Байцгаана уу эрхэм үзэгчтэй. Ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань инхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос шашны зан үйл судлаач Эрдэнэбаер байна. Сайн байна. Сайхан зусч гэнэ үү? Сайхан наадвуу. Сайхан наадлаа. За, халамцуу яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөрөлцөж ирсэн Эрдэнэбаертаа маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчдэд халамцуу яриа нэвтрүүлгийн үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулбал яаж танилцуулах вэ? Би шашны зан үйл судлаач Эрдэнэбаер гэж юм. Одоо сүүлийн үеийн нийгэмд идэвхтэй үлдэгдээд байгаа шашны зан үйлийг сонирхож судалж сүүлийн 10 жил нэлээх бичвэр өвчлээ дээ. Тодруулбал одоо шашны зан үйл гэхээр яг зарим одоо манай үзэгчид маань бол одоо ихэвчлэн мухар сүсэг рүү холбож тайлбарлаад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрийг дэлгэрүүлж яривал ер нь яг зан үйл талаас миний харж байгаа өнцгүүд эрүүл шашны зан үйл дэлгэрээс гэж боддгийг. Хувь хүний итгэл үнэмшил янз байж болно л доо. Гэхдээ юмсыг нэг хэмжээнээс нь нэхтүүлчихгүй аваа явуул зүгээр юм болов хэтэрхий их нийгэм сүүлийн үеийн залуучууд мухар сүсэгт автаад байгаа юм болов зан үйлийн гажуудлын яваад байгаа юм бол нийгэм нэг эрүүл ус болоод байна да гэдэг үднэс зөв бүрөөг нь ялах гэж л хийж явдаг. Тэгээ бусдаар бол тэр хүн сайн энэ хүмүүс энэ зан үйл зөвгөө шүүх хэрэг мэт надад байхгүй. Тэг ямар ч байсан эрүүлийг нь ялгаж аваад хож үедээ үлдээх гэж. Судалгаагаа ер нь хизээс эхэлсэн бэ? Сүүлийн 10 жил болчих. Одоо энэ яг 10 жилийн үед дээр одоо яг судалгааны ажлаа ном болгоод аргах гэж байна. Ном болгоо. Тий, одоо яг редакторлаад дуусчих байна. За, халамцуу яриа нэвтрүүлгүүд бол мэдээч нөгөө нэрнээсээ ойлгомжтой байх тийм ээ. Сайхан халж аваад тэгээ сайхан сэтгэл тийм ээ. Нэг сайхан сэмж халаад нэг бид нар чинь нэг сайхан талбай суухаараа нэг тий нэг сайхан яриа өрнүүлдэг шүү. Ерөнхийдөө бол тийм нэвтрүүлэг. За дээрэс нь бас соёл түгээ, зөв зохистой хэрэглээг одоо бас төмөндөө түгээе гэдэг тийм урайнд ор явдгаа. За тэгээд манай халамцуу яриа нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровкага задлаад шууд эхэлнэ. За их сүртэй эхний раунд энэ төр гэдэг. За Зубровкага задлаад Зубровка маань хоёр төрөл. Энэхүү цагааннууд бол сайхан зүгээр энгийн цагаан сархад байдаг. За танилцсных. За үндсэн мэргэжил маань бол Эрдэнэбаер үндсэн мэргэжил. Би нэгтлээ. Нэгтлээ. Үзээ тэгээ яаж яваад шууд ингээд шашны зан үйл рүү яваарч. Сонирхолтой эн чин 2008-аас 16 оны хооронд Монгол улсад идэвхтэй бөөмөргөлийн зан үйлийн сэргэм амталт боллоо шүү дээ. Монголд ер нь бөөмөргөлгүй айл амтан байхгүй. Ер нь хаашаал явна бүү тийм болцсон байсан. За тэгээд мэрсэр найз нөхдүүд маань нэг хүрээлэл маань ингээл тэр чигээрээ бөө болол тэдний нөгөө үйлдэж байгаа шашны зан үйлүүдийг хараад за ингээд энэ нь яадаг юм бол тэр нь яадаг юм сонирхож явс. Би чинь нөгөө багасаа жоохон тийм зохиол бичих сонирхолтой байдаг. Энийгээ одоо ч хаяагүй сошиал дээр идэвхтэй бичээл явж идэг. Тэгээд сүүлдээ ер нь жоохон нөгөө бичиж байгаа зохиолуудаа жоохон сүнслэг болгомоор санагдаад тэгээд анх дурлж ирсэн. Тэгээд сүүлдээ энэ маань лавшраад одоо ингээд 10 жилийг ардаач нэг даанч бодсон юм шүү дээ. Яг үнэн шүү. Одоо 2000 он гараал тэг ёстой ингээд бараг л айл болгон нэг бөөгөө тийм ээ ер нь угаав гэж ингээл одоо ер нь бол бараг л ингээл нэг биеийн муудаал явуул тэгэл ингээ сүулдэ нөгөөх нь ингээл өнөөдөр бол заримдаа ч ингээд манайхан ч ингээ юмыг хит хийж нөгөө хитрүүлж нэг яадаг шүү дээ. Зарим нь бол бизнес тал руу гаач болсон байх шиг тийм ээ. Тэгээд тэр чин тэр оныхоо залгамжаас эхлээд энэ бөөмөргөл арай намдаад эхэлсэн чинь цойжин гүртэн гэдэг баг хүмүүс гараад ирсэн. За одоо тэгэл тэр чи гаднаас нарахад лам юм уу бүү юм уу яг тийм ялгамжаа байхгүй. За тэгээд тэр улсууд яг ямар нэгэн зүйлээ үлдэж л байгаа бах. Надад асуудал болоогүй. Би сонирхоод үзэхээр хэтэрхий нөгөө зан үйл маань өөрөө тийм ээ шин цагийн зан үйл, зохиомл зан үйлүүд гарч ирээд сүүлдээ
хүн нийт манай ард түмэн залуучууд маань хэтэрхий их бусдад найдах, далдын хүчинд найдах, өөртөө итгэл тэр бүхнийг нь солируулад байгаа юм байна гэж ажиглалээ. Одоо заавал нэг газар очиж бөөлүүл, заавал нэг газар галмал асааж инээ тэрэлгэхгүй сая миний ажил бүтэхгүй гэдэг тийм өөрийнхөө сэтгэлийг блоклоод тэгээд байгаа юм байна. Тэгээд энэ чинь шашны зан үйл өөрөө нийгмийн оюун санаанд асар гүн гүнзгий нөлөөлөд хямруулад байгаа юм байна гэж үзээд байгаа. Тэгээд манайхан орь сүсэггүй хүмүүс гэж яриад байдаг ихэнх залуучууд би ямар нэгэн сүсэггүй гэдэг. Тэгэхээр сүсэггүй хүн гэж өрөөсөө байхгүй байгаа тийм. Ямар нэгэн байдлаар өвдөх, зовох, энэлэх, шаналх янз бүрийн юм хүний амьдрал баялаг тэр нь тохиолдож байна. Тэгэхээр л нөгөө лам бүү одоо юу байдгийг тэр бүхэн дээр очиж тийм наргаа бараад мухардаад ингээд ирэхээр туйлдаа танд эдийн засгийн асуудал явагдаж байна. За бодий сэтгэл санаа, цаг хугацаагээ тоочоод ирвэл сүсэггүй гэхээсээ илүү харин зөхөрсөн хүн гэж харагдсан. Яагаад гэвэл би өнөөдөр миний бие нэлээд өвдөжлөө шүү дээ. Тийм ээ. Өвдөж байгаа юм чинь би антви идэхгүй, эмчид үлүүлээ. За хажуугаар нь бас надад харлага ялам элдв янз юм байдаг юм. Монгол хүн юм чинь заавал нэхэж татаад байдаг юм уу гэд. Бүгдэн дээр нь яваад очино. Ингэж явсаар байгаа тэр сайн, батаа сайн, болдоо сайн гэж явсаар байгаа сүулдэ нөгөө хүн чинь үрдүн гарахгүй болохоор цөхөрдөг юм. Цөхөрсөн хүнд юу бодогдоод байна вэ гэхээр энийг би яг бодитор хавдар судлалын эмнэлэг дээр эмчилгээнд орцсон нэлээд найдваргүй болсон хүн те бүр зорж очиж уулзаад танд яг ямар мэдрэмж төрж ийм гэд надад асуухад хүндрэлтэй л байсан л да. Асуугаад тэмдэглэл авч яхад бол би бурхан хүртэл гомдож юм л. Тий. Бурхан гэж ямар нэгэн тэм сегмент байгаа болоод өнөөдөр тэдгээрийн үйлдэлийг төлөөлөөд энд ингэж одоо лам бөө юм шашны хүмүүс байгаа. Тэгээ яагаад энэ хүмүүст би ингэж чин сэтгэлээсээ бүх байдгаа зарлаа гэж. Зараад ингээд зориулаа сэтгэлийн үрдрийг яагаад над үрдэн гарахгүй вэ? Тэр хүний хэлсэн нэг үг байна л да. Одоо тэр хүмүүний орчлонд байхгүй. Би тэйтээс гар утсахад надад баталгаа өгдөг шүү дээ. Энэ аимшигтай байх шүү дээ. Тэ? Тэгээд хүн цөхөртлөө л явдаг юм байлээ. Тэгэхээр одоо хуучин цагтууд манай монголчууд аав ээжийнхээ уламжлалт овоолн дагардаг, нутаг усаа дахидаг, дээдэлдэг. Одоо яадгийн хуучны хөгчүүд нь бурхан дахлаа дахидаг нэг тийм уламжлалт шашны зан үйл гэхээсээ илүү нутагшмал тийм үйлдэлүүд байсан байгаа да яардын. За энийгээ уламжлуулаад явах нь бол их тааламжтай боловч нөгөөтэйгүр хэтэрхий хүний зовлон дээр зоолчихсан хүмүүс олшроод ирэхээр шинэ цаг үе зохиомл зан үйлүүд бий болоод байна гэж үзэж байгаа. Тэгээд энийг л болчихсоо энийг жоохон залуучууд энийг бойлгоод тэр үлдэж байгаа хүмүүс л болохгүй шүү дээ. Залуучуудын оюун санааны ядуурлыг л болиулах хэрэгтэй байгаа. Бид бүхэн дэлхийн олон өндөр хөгжилтэй орнуудаар бүгдээрээ л очиж үзсэн байх. Тэгэнгүүт улсын хөгжил бол өндөр байшин барилга одоо юу гэдгийг тийм ээ тэр гүүр байгууламж тэр гэхээсээ илүү тэр хувийн хөгжил нь өндөр байж болсон гэж байна. Тийм болохоор бидний залуучууд манай нийгмийг доройтуулаад байгаа ганц шалтгаан бол хувь хүний хөгжил. Хувь хүний ухамсар сэтгэлгээ хөгжихгүй байгаа болохоор шашны зан үйл түүнтэй адилдах зүйлүүд хэдхэн хүчээ аваад байгаа. Тэгэхээр миний санаа бол зүгээр монгол хүний ондооср гэж байгаа шүү дээ. Бид нар аав ээжигээ дээдэлдэг, галгууламтоо дээдэлдэг, овоолаа дээдэлдэг, уулусаа дээдэлдэг тийм ээ. Тэр уламжлалаад ингээд өвлүүлээд аваад үлдчихээл та. Тийм ээ. За хуучин бол намайг баг байхад мал хуваалга боллоо. За тэр нэг хүний хүүхэд инээ тэглээ инглээ хэдвэл ер нь тэр цаг үе нэлээ хаалттай цаг үеийн залгамжаа цаг үйл байсан л да миний туулсан цаг хугацаа чинь. Гэхдээ л Монгол ер нь нэг хоёр хашаа алхаал нэг хөгшин чулуудатчдаг нэг хөгшин зоостотчдаг. За тэр батаагайстай янзын хилдэгдээ тэр хөгшинстэй зоосотдохтой янз ингээл те. Ингээд тэр чин тухайн үедээ л одоо сошиал байхгүй бид нар тийм ээ сүлжээ байхгүй бид нарт тэр хэдийг хөгшчүүд маань ерөөсөө тэр чигээрээ баг дата байсан байгаа байхгүй. Тэ тэгээ энэ үгээрээ нөгөө хүмүүсийг бүгдийн тэм чулуу татдаг болоотхоо тийм нэг жижиг сажиг маневр хийдэг болоотхоо зүгээр чи үзмэрч байж болно чи лам байж болно л доо мундаг байж болно гэхэд тэр хүмүүсийг тэр хүмүүс чинь очиж байгаа хүмүүс бүгдээрээ багшаа гэдэг байгаа шүү дээ. Багш гэдэг энэ үг юу вэ? Асар хариуцлагатай үг шүү дээ. Соён гээгэр үл гэж. Багш яадгийн хүнд юм заадаг тийм ээ.
Тэгэхээр тэр хүнийг хийсвэр сэтгэлгээ, далдын хүчинд найдах гэх мэт энэ зүйлүүдийг болиулж өгөх, эрүүлэр сэтгэх тэр сэтгэлгээг тэлж өгөх хэрэгтэй. Одоо бид нар одоо хамгийн ойрхон жишээ дөнгөж сая улсын их баяр наадам болоод монголчууд бүгдээрээ баруун таван аймгийг зорьсон одоо эхнээсээ эцгэж байгаа баг. Тийм. Аливаа энэ 100 дринкийнхээ бефорыг хоёлаа сайхан илгээ хамгаалчих хэрэгтэй шүү, тийм ээ? Гоохоо юм. Яг үнэ одоо ирж байна. Эрцгэж байна. Эхнээсээ ирж байгаа. Тий. Тэгээ эдгээр маань яасан бэ гэхэлэр 150% нь бүх төрлийн аппликейшны зээл юм уу, цалин мөнгө одоо юу байдгийг ламбарданд тавьж болох эдвэлгийн зүйлс бүгдийг нь ламбарданд тавиад тэгээд өөр тавиад баруун таван аймаг руу явчихсан. Одоо ирж байгаа. Ирлээ бензин байхгүй, тос байхгүй, одоо нөгөө өөрөө зээл юу байдгийг нийгмийн асуудал бүгдээрээ буцалсан байгаа. Үнэнтэйг нь урдуулж байгаа алтаас хүмүүс ирж байгаа. Эргээд тэдний нөгөө ирж байгаа хүмүүсийн чинь хамгийн багадаа 30% нь ойролцоох лам бүү дээр очиод миний ажил үс нэг л биш вэ. Би бүр орлогогүй мөнгө дуудуулна гэдэг ч. Тэгэхээр тэнд юу болох вэ? Нэг нөхөр мөнгө дуудана. Ямарваа нэгэн тэм шашны зан үйл үлдэнэ. Тэр үйлдсэн зан үйлээр тухайн хүн өөрийгөө мөнгөтэй болж гэнэ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлээд байгаа юм. Тэгэхээр бодит хүн өөрөө хөдөлмөрлөж зээ зөв бодолтой байж чадвал ертөнц чиний өмнө үдэн нээлттэй байдгаа гэдгийг л зөв шүтлэгийн хэлбэр гэж хэлнэ. Одоо түрүүн хэллээ Эрдэнэ хоёр маань 2000 оноос эхлээд эргэн тойрны найзууд бөө болоод ингээд ингэхээр шашны зан үйл судалж эхэллээ. Тэгтэл бөөг чи шашинд бас авч үздэггүй шүү дээ. Зүгээр зан үйл гэдэг тал руу авч үзээд байдаг шүү дээ. Бөөг шашин биш ээ. Шашин биш. Энд чинь хүний нийгэм хамгийн анх үүсэн тогтолцоо дээр хүний харилцаа бий болоход одоо хүн байгалийн шүтэлцээнээс бий болсон нэг сегмент юм шиг байна. Нөгөө тэгүр буддизм ба шашин одоо 2500 жилийн түүхтэй шашин. Одоо энэ хоёр маань холилдчиход байгаа юм. За. Холилдчиход байгаа сонирхолтой. Тэгээ манай хэд ч хоорондоо харилцсан өвөстөө нэрэ чи лам өвөстөө чи нэрэ бөөг хэрэлдээд эхэлж байгаа юм. За хэрэлдээд эхлэхээр нь яаж байгаа юм би зүгээр зарим нэг хүрээлэлтэй ингээд хэлээд л байгаа юм л да. Та нар ингэж хэрэлдэжсэнээс ядаж өөрөөсөө эдвэлгийн зүйлсийг салгаад авчихлаа нэг яриад. Одоо жишээлбэл манай бөөнөр одоо тэр лам нарын эрхийг нь өгчөөчтэй. Нэрээ шүү. Эрхийг нь өгчөөчтэй. Тэр зулын зөвхтийг нь өгөөчтэй та нар. Сувргаар нь юу хийгээд байгаа тэрийг өгөөчтэй. Тэ? Энэ юмнуудыг нь өгчөө та нар чи юм уу би юм уу гэж ярил л да. Юуг нь авчаад идэг? Тий. Тэгсэн хэрнээ нэг нөгөө хаттын нөгөө шороо багшийн эрх шиг том эрх зүүцсэн мундаг хадаг барьцсан одоо тэгэл гүртэн яадаг гэнэ юм бөөнөр зөндөл биш гадуур. Тэгээд үнэнтэй нийлээд ингээд яг зөв хэрүүлээ хэлдэг. Одоо энэ бидний энэ он цаг үе чинь эргээд 100 жилийн дараа түүх болно шүү дээ. 100 жилийн өмнө 2026 онд Монголд ийм бөөнөр байжээ гэж ярьж шүү хүмүүс. Монгол бөө болгон нэг том эрхтэй бүгдээрээ нэг том харжин дамтай тэгэл 100 болохоор гол улсын эргээр ингээд явдаг. Харжин дамаж ирээд явдаг л бөөнөр байж гэж ярьж шүү дээ. Тэгэхээр эн чинь түүхэн төртөл ирээдүйд их онцгой суулж болж байна шүү дээ. Уг нь бүх шашны одоо яг үндсэн суур нэг том хүнд нөлөөлөх зүйл нь бол уг нь үнэн тийм үү? Одоо үнэн л байх ёстой шүү дээ. Тийм ээ. Одоо тэр битгийг л одоо Христийн шашинд нүглээ намжлна гэдэг нэг ойлголт байдаг тийм. Нүглээ намжлна гэдэг бол үнэнтэйг нь нөтүүлж байгаа л үннээ хүлийн зөвшөөрж байгааг нэг хэлбэр шүү дээ. Тэгэн гот цааталт нь үнэн худланд бүү мэд байхад аргалах гад байдаг. Аргалчи. Наагч судлыг чи аргалчи. Энэ талаар юу гэж боддгийг? Хэрвээ аргалаад байдаг бол би гараад хулгай хиймээр юм шүү дээ. Тэгээ дараа нь аргалуулчих. Тий, дараа нь би 50 сая төгрөг хулгайдаа 5 сая нөгөөд аргалуулчих л да. Одоо яг нийгэмд энэ л байгаа шүү дээ. Одоо бид нар харж байна, ер нь нийгэм аягүй зэрлэгшээд байна. Одоо бид нар энэ 2000-аас хойш оны дүүнэрийга бүгдээрээ зинзий үе юм яг нэг тийм тусгай нэр гаргаад өгчихсөн. Тусна аваад үзсэн. За тэгээд энэ нь яадаг юм бол доо гэвэл хөндлөнгөөс хараад үзэхээр 2 толгойтой юм хэрэггүй. 6 гартай юм хэрэггүй. Тий. Яг мантайгаа ижилхэн байх. Үнэ. Тий. Homo sapiens өөрчлөгдөв.
Тэгээд яагаад байгаа юм бол доо гэд нөгөө арын шин үйлдэлүүдийг харахаар дэндүү зэрлэгшээд байна. Зэрлэгшээд байгаа болохоор би эдгэрийг ямар сандал хэлж чинь та зарим нэг тийм ойр дотны хүрээллийн дүүнер энтрийг та нар манай Алтан газар рестораны маань сайхан хоол орж ирж байна. Алуу би за ингээд авчих. За хоёлаа яг наад нэг гоё ярианы чинь ардаас хоол руугаа орно. За жинцэг их. Нэрэ тэнд одоо 2 толгой алга 6 гар алга гайхлаа тавингууд айгүй зэрлэгшээд байна. Би айж байна. Аав ээжийнхээ үгэнд орохгүй. За энэ минут одоо жижиг асуудлаа. Тэгээд нэг талаасаа нүглээ сайхгүй болсон байна. Энэ юуны үр дүн бэ? Эцэг их сургууль хүмүүжүүлэгч эдгээр маань нүгэл хилэнц бурхан шашин гэдэг талын зөв мэдгэдэгхүүнийг өгөөгүй байна. Суур тавьж өгөөгүй байна. Христовч бай, лалч бай ямар ч шашин байсан хүн шашны зөв мэдлэг утгыг өөртөө суулгацсан болвол тэр хүн ямарваа нэг нүгэл хилэнц үлдэхээс айна. Энд ерөөс ямар ч айдас байхгүй байна. Тэг би ямар санд та нар ядаж Есүст яваарч нэг тийм сэтгэлгээ чинь зөөлрнө. Айдас болцсон ба шүү дээ. Юм бүхнийг үлдэж гин. Тэгээд нэг маш гоё дэндүү ганган залуучууд байна. Хэл угалмаар нэртэй бүх брендийг өмссөн гялтайсан гоё залуучууд харамсалтай нь өмссөн хувцсныхаа үн төрөхгүй ш тэр хүн. Тэгэд явж даавны үн төрөхгүй үн цэнтэй оюун ухаанд хүн байгаад яах. Тийм биз? Яг үнэ. Тийм. Яг үнэ. Хувцсныхаа үн төрөхгүй ш. Ялангуяа одоо ингээд анзаарч ингээд харж явах нэр бас нэг эрт баяраа. Дундад зууны үед бол ингээд шууд талбай дээр гаргаж ирээд хүнийг цаазалдаг байлаа шүү дээ. Ингээд тэгэнгүүт цаазлангууд одоо бид нар кинон дээрээс зөндөө хардаг тий. Нөгөөд хэрүү чинь нулимаал тэгэл ингээд чулуу шидээл тийм ээ. Түү маа амир болдог байлаа шүү дээ. Тий. Шолмыг шатаа. Тий, шолмыг шатаа гал. Тий. Сошиалд бид нар нэг нэгэд үүжилтгэхээр яг тийм юм болох юм. Яг л тэр бодитоор. Та бүхэнд 13 дугаар зууны Монголын түүхэн гэх нийслэл хар хороомын уур амьсгалыг мэдрүүлж түүх соёлын гайхамшигыг өргөх зорилгоор бид энэхүү хар хороом рестораныг бүтээсэн. Хийц бүрэн түүхийн өгүүлэмж, өнгө бүрэн эртний бэлэгдэл, хамт бүрэн Монгол үндэстний мөн чанарыг танд сануулна. За манай Алтан газар рестораны маш сайхан хоол орж ирнэ. Үхрийн чансан хавирыг орж ирсэн байна. Салаатнаас урдаас хийж байгаарай. За би энэчнээс нэг бас шин зүйл гаргаж ирнэ. Энэ Чехийн Бихровка гэдэг хоолны өмнө болон одоо хоолны дараа хоол боловсруулах хэрэгтэн одоо бас хоолоо гой боловсруулах маягтайгаар хэрэгэлдэг. Бихровкаг бол 13 дахь шанаа нэг аваадах яа хоёлаа. За. За тэгээ хоёлаас хоол руу орно. За эрд нойра дараарай. Би ч одоо бас жочноос юм идүүлэхгүйгээр жан гэдэг хүн шүү. Тэгээ манай хүн сайхан гоё ярьд юм байна. Сайхан. Наадмаар хаагур юу? Би холдсонгүй. Холдсонгүй юу? Тий. Надад тэгэж өр зээл тавьж явах сонирхол байдгүй. За ингэж тавьж. Ийш тийш яваал нэг хэрэг сонин юм бусдад таалагдах гэж амьдраад байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэ? Би явж болдгүй л яах вэ тэ? Гэхэд аниргүй байх нь гоё үстэй. Ер нь тэ? Өнөөдөр пэйж хуудасны чинь дагагч ер нь хэдтэй болж байна? Миний юу? Тэ? 31,000 авцаасан. Тэгээ яг нэг миний нэг идэвхтэй уншигчд байдгийг. Одоо бараг сүүлдээ пен клуб боллоо доо. Тэгэл нөгөө хэддээ зориулаад тэр янз бүрийн үргэлжилсэн үгийн зохиол мохол элдв юм аа би чинь. Тэгээ эднэртэй л одоо тэгэл нэг тийм утга санаа оруулах гад нэлийн дурлалын да одоо энэ чигээр сүүлдээ нэнгэрээ дагнаад алгууллаа шүү дээ. Өө зоолоос. Эднэр нь аль нутгийн хүн юм бэ?
Би Сүхбаатарын Эрдэнэ цагааных. За. Зүүн зүгийн. Манай Өөскөгийн нутаг юм биш үү? Тий. Өөскөч онгоных юу вэ? Өөскө онгоных тий. Би Эрдэнэ цагааных. Сайр хөдгийн нутаг гэл тэгдэг. Үгүй тэгээд Ямар ч яг оймсоо тайлаад дараа сайр байхгүй шүү дээ. Тий. Сайр байхгүй шүү дээ. Өөскөгийн үлэгч харахгүй. Тэр зүгээр ингээд юу гэдэг юм шүү нэг тал нутагт хайгуу сайн таврагж гүйсний тэгээд тэр нэг юм сайр гэдэг энэ шилбэрийн майгыг хэлээд байгаа юм шүү. Би тэгж ойлгосон шүү дээ. Ер нь бол хурдан шүү дээ. Тэгсэн бас халд зуралдаад хурдан. За сайхан. Хоолой идэж яваад хоёлаа газар төхнөө. Энд сайхан юу байж таа? Шансан төмс. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка 21 наснаас дээш хүмүүс хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. За Зубровка бол одоо энгийн бөгөөд за мөн 600 гаруй жилийн уламжлалт түүх өвөрмөц үнэр одоо содон амтаараа Зубровка маань ялгардаг юм а. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка 21 наснаас дээш хүмүүс хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. Халуун цэвэр нэвтрүүлэг бол зөв зохистой хэрэглээ за мөн соёл түгээй уран дор нэвтрүүлгээ бэлддэг юм а. Беларусь улсын хамгийн том хамгийн алдартай үйлдвэрүүдийн нэг болох Минск Кристалл компани Большимортой сархад хэмээх одоо энэхүү Коноплянко сархад нь Монголд аль бие усны эрхтэйгээр одоо Zebra Select компани маань оруулж ирдэг. За мөн одоо белорусчуудаас одоо монголчуудад зориулан 31.5% хатуулагтаагаар орж ирдэг. Альфа спиртээр үйлдвэрлэдэг сархтаа. За мөн одоо энгийн сархтууд бол 4 шатлалт шүүлтүүрээр шүүж хийдэг бол энэхүү Коноплянко буюу Большимортой сархад нь 7 удаагийн одоо шүүлтүүрээр шүүж хийдэг ийм цэвэр одоо илүү зөөлөн гэдгээр онцлогтой ийм сархад байдгаа. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагчаар Zebra Select Коноплянко Большимортой сархад ажиллаж байна. За яг хуу мэдээж нөгөө бөөгийн зан үйлд бол ингээд за ихэвчлэн л одоо уул хангаа юугаа тийм ээ байгаль ихтэлхийгээл тахиж аргадаж юу ясан зан үйлүүд бас их байгаад байдаг. Ерөнхийдөө дандаа байгальтайгаа л ер нь их ойролцоод тэгээ хамгийн эртний одоо зан үйл болооч тэр тэгдэг байх. Наашаага нөгөө нэг юу руу орж шарын шашин руу ороод ирэхээр бас тий дээх үед бол бас бүр хэрэг хэтийцэж санаж байна ингээд эрс мэс засваа. Ер нь бол юу байсан юм бэлээ? Би чинь нэлээ олон хөгшчүүдтэй уулзаж бас энэ олон эрдэмтэн мэрэгдүүдтэй уулзаж яг энэ талаар ярилцаж байгаад бөөгийн тэр ламын тэр энэ шашны зан үйлүүд үлдэхийг хүрэхээр асар нууцлаг байсан юм бэлээ. Нууцлаг байсан. Бүр асар нууцлаг. Үзээ. Одоо нэг нөхрийн галыг дахиад юм уу яадгийн тэгэхээр одоо нэг тийм зан үйл үлдэхээр бол тэрийг их чандлаад яг тэрэнд аминчхан яг тэр хүндээ зориулаад одоо бид нар чинь талаар нэг тахилга болж штэ. Одоо би бас айж байгаа нэг зүйл байна. Сая манай Монгол улсын ерөнхийлөгч ер нь дахижуулах бүх уулгыг дахичлаа штэ. Тий, төрийн тахилга гэл овоо дагснараа амьдрал сайхан болдог бол манай хэд одоо бүгд их сайхан байгаа штэ. Эсвэргээрээ одоо нэг юм харагдаж байна. Хөвсгөл нуурын төрийн тахилга яригдаж байна. Манайхан юм дахихаараа аюултай шүү. Нөгөө сүү будаа мудаага аваач цацаал. Бүр байхгүй болгоо ичдэг. Манай хөвсгөл одоо чинь цэнгэг усны нөөцөөр дэлхийд эд ордог үлээ нэлийн дээгүүр ордог. Аюу мундаг тийм нуур. Бүгдээрээ аваачаал нөгөө литрийн сүүгээ цацаал ингээд завар тулаа ичхүүд бас нэг дэгмэг гэж юм гаргаасаа явуулээ гэж зүгээр хөндлөнгөөс харахад шаналж байна шүү дээ. Үнэн шүү те. Тий. За хоолой тэрх. Алив нэг сан айр хийгээд авчилтаа шүү дээ. Наадан болж байна. Бүх айрг болгоны сайхны хөтгтэй асуухаар. Эсвэл могдных ч юм уу. Бүх айргийг асуухаар. Могдоо. Сайхны айргаа. Заах. Талархлаа. Үн чи баг болгоных ба шүү дээ. Тийм ээ нөө. Амтан байна. Тий. Бараг болгоных байна уу? Тэгээ бараг болгоных байна. Зүүн тал руугаа айраг
ерөөсөө 9-гүй гэсэн тийм. Ер нь би нэг тэр манай нутагт айраг майраг байгаад байна. Би өөстөө амсаж үзээч юу байгаа нөх. Байхгүй тийм. Тийм. Тэгээ одоо ч гэсэн энэ тэгээ наадам болохоор одоо наадмууд болохоор энэ баруун аймагудаас л айргаа зөөж шүү дээ. Би бас бодоод байдаг шин нутгийн ондооч юм уу манай морь хурдан байгаад байдаг нь лама дэржгээр нунгандаа өгöd байгаа ч юм уу тийм. Тийм баг тийм. Жилийн өгöd болохоор тэгээ тамиртай байдаг ч юм тийм. Жишээ нь ингээл галын тоглох хийгээл ингэхээр за мэдээж эдээ шүүс өвчүү тийм ээ. Тэгээд ингээл за тэгэл 5 тансаг гээл ингээл жимс ингээл тэгэл нөгөө ганг арц хөөж гээл ингээл аягүй олон зүйлүүд ордог штэ тийм ээ. Яг энэ зүйлийг дээр үеэсээ ингэж тогтож ирсэн ийм за ийм зүйлүүд орно гэдэг тийм юу байгаад байна уу? Нэг бол дээр үед чинь тэр жихэр жимс 5 тансагч байгаагүй шүү. байгаагүй тийм. Байгаагүй. Одоо юу вэ штэ? Ер нь Монголын бидний зүрдсэн үг, бидний энэ хуучны ардын дуу юу вэ? Энэ бүхэн тухайн цаг үедээ бараг бидний нийгмийн философи байсан байхгүй юу? Тэг би галын дахилгыг ганцхан дууны үгээр боддог штэ. Энэ 20 дугаар зууны дуу штэ. Тулгын 3 чулуу шиг тожтой хамт явах юмсан гэдэг. Энэ одоо хэнгуйн дуу байлаа нэг дуу байдаг шүү дээ. Тэ. Энэ дууны үгэн дээр гадаас тулгын 3 жолоо шиг гэдэг. Одоо тэгэхээр манайхан чинь энэ чинь саяхан өвтөр нэг гал төмөр гарлаа шүү дээ. Яасан гэсэн чинь байранд лесван дээр энэ жижигхэн тулган дээр нэг нөхрөл ингээд тулган дотор ингээд юм хүм хийгээд ингээд галаа тах гэдэг юм чиглэл өгцөн тэрийг үүдэж байгаа галаа тагчиж шүү дээ. Гал тах процесс гэх. Тэгэхээр энэ гал дахих тайх гэж нэг 2 янзын зан үйл байгаад байсан юм байна гэж үзээд байгаа. Тэр тахилах болон тайх. Тий. Тэр тахилах нь болоод ирэхээр юу болоод байна? Нэлээд тийм сүнслэг объем томтой юм зан үлийн хэмжээнд болох гэдэг. Энд одоо ямар нэгэн сүнслүүдийг мэдэрдэг юм уу тэр эрчим энергийг дуудаж авчирч чаддаг. Тийм нэг хүн бодгаал байжгаад тэнд одоо тэр галын бурхан юу гэдгийг тэр бүхнийг дууддаг юм байна. Одоо тэр гал тайх гэдгийг одоо баг манай хөгшчүүд өөрсдөө баг хийждэг байсан дөө. Намайг угаахтлаа нутгийн хөгшчүүд ингээд галынхаа урд сууж байгаа л тулганд синкрээ галасгаар галын бурхан ирчлээ айлгаал дөөгт сурах гэл. Тий. Баг энэ нь өөрөө тэр тайгаад одоо ингээд аргадаад байгаа юм биш үү, тийм ээ. Тахилга нь өөрөө нэлээд тийм гүнзгий мөн чанартай. Одоо манад юу байна бас хөрхийн мусан бөөнөр маань яг тэгээд байж байгаа. Манад төр засаг улсаа удирдаад байна. Тэгэнгүүт нийгмийн удирдах байгаа бас хэсэг чинь яахарахгүй шашин мөнөөсөн. Ингээд ирэхээр манай 21 аймаг л бүгдээрээ утга төвлөгөөнтэй мундаг. Тэгээд эдгээр юу хийж ийнэ гэж хараад байгаа юм. За тэгэхээр хуучин яг энэ хүмүүсийн чинь хувьдаад дараагийн левел ахаа дараагийн дөрвүүдэн дотроо яваад байгаа юм. Өмнөх цагийн тэр утга төвлөгөөд юу хийж ирсэн бэ гэхээр тэд нар оюун санааны удирдагчд хийж ирсэн байна. Бүгдэд нийт хошуудаа яриа тэр утга төвлөгөөд дагадаг тэр хүний үгэнд ордог. Тэгээд зөв зүйтэй байхаас тэгээд гол устайгаа яах хэрхэн харьцах уу? Аав ээж хэрхэн хүндлэх үү? Тэр бүгдийг тэр утга төвлөгөөд оюун санааны удирдамжийг хийж ирсэн байна. Яг энтэй ижилхэн зүйлийг би бас энэ юуг будын шний энэ 21 аймагаас тодорсон утга төвлөгөөдуудаа үйлдээсээ зүгээр нэг тийм ном уншаад дуустдаг, хямрын сан уншаад дуустдаг, хүний толгоон дээр адис өгөөд дуустдаг тийм утга төвлөгөөдууд бол ер нь хэрэг байхгүй шүү дээ. Шууд тэгээд. Тэ. Одоо энэ тентхийн утга төвлөгөөдуудыг би зах цухаас нь харж ил байна. За бас зарим нэгэнтэй нь уулзаж үзэж байна. Зарим нэгнийх нь орон даяар явж байгаа айлчлалуудын хажууд хүртээр явж үзлээ. Зүгээр л хөдөө орон нутгаар яваад айлуудаас мал аваад явдаг. Бодит үнэн шүү. Аваад явдаг гэж одоо хүмүүс л өгөөд байгаа юм л да. Бодох тэрлээгээл мал өгөөл хажууд нь нэг нөхөр бүртгэл. Тий. Тэгээд тэр нь яаж жилдээ нэг 2 удаа. Тий. 2 удаа тэрнгээр одоо аялын тоглолт хийчихэж штэ. Тэгээд тэнд хөрөнгө босголт хийгээд байна. Тийм байна. Хөрөнгө босголт хийгээд байна. Тэгвэл хөрөнгийг авчиж байгаа юм бол тэр хүн энд ажиллаа хиймээр штэ. Тэр нутгийн чинь нэг одоо жижигхэн сумыг 7000 хүнтэй гэж бодъё л доо. Тэр суманд очихоор тэр хүний чинь хутга тувилгаа ирлээ. Бурханы дайтыг хүндлээд ээж аваасаа илүүд үзээд одоо хамаагүй байдаг өнгөтэй өтгөө бариад бүгдээрээ тэр сумын соёлын төв байдаг юм, иргэдийн урлагийн заал байдаг юм. Тэнд нь бүгдээрээ толгой удаалгаа хүлээгээ сууж штэ.
Өгдгөө өгч штэ тэрийг авлаа штэ. Зөрүүд нь мань нөхдүүд хямрын сан байдаг юм уу юу байдгийг тэр одоо хурал хой ном хон бүгдийг нь уншиж өглөө боллоо. Гэхдээ бодит юмыг юмэр штэ. Та нар залуучуудаа ийм сүсгтэй байгаарай. Ингэдэг байгаарай. За жидийн засал чинь ийм юм шүү. За өвчин зовлон ингэдэг юм шүү. Тэгэхгүйгээр энэ бүхэл бүтэн хүний нийгмийг үхэхгүй юм шиг амьдруулад байгаа юм. Үхэхгүй юм шиг. Ер нь маргааш галхуу Эрдэнэ 2 хүний орчлонд байх юм уу бид мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй шүү дээ. Тий. Үхэхгүй юм шиг бидэнд заслаар үйлчлээд байгаа юм. Үхэхгүй юм шиг. Одоо сайхан. Одоо сайхан гэдэг. Тэгээд хувилгаа минь явлаа эргээд харлаа миний амьдрал яг янзаараа байгаа. Бодит байдал дээр. Тий. Тийм шүү дээ. Эргээд харахаар хувилгаан их гой торгон дэлтэй болоод байдаг. Би эндээ Хувилгаа өглөгийг мань аваа яваад өгдөг. Тий. Сан наривжаа яваад өгдөг. Гэ бодитоор шүү дээ энэ чинь. Тэгэхээр би энэ хуучны төрийн тамхтай хутгат эдрийн түүхийг нийлээ уншлаад богтонт төрийн үеийн засгийн тамга урьжсэн хутгат хувилгаадууд өндөр тэдрийн үүджсэн үйлдэлж одоо надаар хэлүүлдэг монголчууд мэдчих домог яриа шиг юм яригддаг үстэй. Энэ хуучны хутгатууд ч одоо тэгж байгаа тийм номыг уншаад ингэчлээ тэр өвчтөе хүнийг ингэж ядгаагаад ангаагаал энэ нутаг болсон одоо тэр хутгатаа ирэхээр ингээл өстэй зүлэг ногоон дэгшрэл хүн зуных нь одоо ингээл зоо танийгэл их гоё болдог. Одоо үгүй. Одоо хутгат очихоор ард иргэдийнх нь адуунаас нэг адуу дутдаг. Нэг хонь дутдаг. Ийм л болсон шүү дээ. Гэхдээ одоо уг нь бол энэ будда Сиддхарта гэдэг хүний чинь өөрийнх нь домог дээр байдаг үстэй. Хааны ханхүү байдаг штэ. Тэгээд нөхөр шууд ордноосоо гарч яваад тайм болно гэдгийг. Тэгээд ингээд бүх амьдралтай танилцаа явдаг штэ тийм ээ. Хүн үххийг харж ийн, хүн зовжхийг харж ийн, хүн уйлдгийг харж ийн ингээд бүх ингээд хүний амьдралтай танилцаад ингээд бидрэн явсаар байгаа. Ард олонныхоо дунд явсаар байгаа. Тэгээд будда хэмээн бурхан мэд шүтэгдлээ гэж тийм ээ. Одоо эсрэгээр явах. Одоо эсрэгээр ард түмэнд биш ингээд ноёд түшмэл дагсан л баахан ламнар л бодит үнэ. Тий. Одоо хаана нэртэй хүнтэй хутгах байна тэр том жирлээ том жиптэй сумын засаг дарга тухай газрын удирдлагуудтай л ингэ явж байна. Тэр ард иргэд ирлээ ямар өвчтэй зовлонтой хүн ирнэ хамаагүй толгой дээр нь гар үржид байвал болоо. Тэгээ хажууд нь жасын нэрв шиг юм дагуулчихсан. Тий бодит юм шүү. Үнэн. Тий. Тэгээд эдгэр маань л маш зөв эрүүлэр бол энэ хүний оюун санааг удирдаад нөлөөлөд байгаа юм чинь үр хүүхдүүд нь ядаж аав ээжд нь захимаар байна. Та нар үр хүүхдүүдтэй шашны боловсролыг олгоо. Гэртээ одоо бурхандаа нүгдээ намжтахтаа яадгийг би буруу үйлдэл хийсэн бэл яах вэ? Би буруу үйлдэл хийвэл бурхан намайг шийдэх юм шүү. Надад одоо тэр дахин төрөл байгаа гэдэг юм юу байдгийг тийм ээ? Бурхан сахиус хэлэг нь буруу явж болохгүй гэдгийг ингэж зааж өгөө. Тэгэхгүй болохоор олон ээжүүдийн кейс биш шүү дээ. Хүүхэд нь ямарваа нэгэн хүмүүжүүд байхгүй. Насаараа арих уутсан, хэрүүл хийсэн, зодон хийсэн, хэрэг төвхт холбогдчихсон. Тэгээд тэр ээжүүд миний хүүхдийг сайхан болгоод өгөөч. Миний хүүхдийг архинаас гаргаад өгөөч. Миний хүүхдийг амьдралтай болгоод өгөөч гэд бурхантай яриа сууж штэ. Би ирээдүйд бурхантай өөр хүүхдийн талаар ярьдаг аав баймаргүй байна. Тийм болохоор би өөрийнхөө өөр хүүхэд хойж үедээ бурхан гэж юм шүү. Нүгэл хилэнцэн юм шүү гэдэг тайлбарлаж үлдэхийг зөв шүтлэгтэй Монгол хүнийг ирээдүйд бий болохыг хүсдэг. Гайхалтай хэллээ. Яалтч байхгүй үнэ. Одоо жишээ нь ингээл нөгөө 10 хар нүгэлгэх хичээл хүнийг зөв зохистой яаж амьдрах уу, зөв хүн байж явах уу тэр талаар л байдаг шүү дээ. Тэр чинь яг ингээд нөгөө шашны талаасаа хит их ингээд харахаар жоохон ингээд ирэхгүй байгаа. Ингээм баригдмал болчихж байгаа үү. Эсвэл бол би нэг тийм шашны нэг юм шүтлэгтэн яг залуу хүмүүс ер нь нэг жоохон кулэрх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр нэг жоохон тэрнээсээ жоохон холдоод байгаа юм байна гэж. Тэгээд одоо бас юу байна? Буюу үлдээд ингээд бас ингээд тэгдэг шашны зан үйлэр олон юмыг бас аргалаад байна. Буйнаар аргалаад байна. Буюу үлдвэл одоо чиний үлүүрээр хэлдэг юм. Буюу үлдвэл чиний ажил үйлс бүтгэх ёстой болоод байгаа юм. Тийм. Тэгэхээр яаж буюу үлдэх вэ гэхээр шашин талаасаа бол одоо хүүхэд нохоо хоолд юм уу манайхан одоо савл байвал 6 сарын 1 болонгууд бүх асрамжийн газраар явдаг. Тий. За хогийн цэг хаана вэ? Хаана хэцүү амьдрал вэ гэл тэрийг фильтрдэж байгаа л хайж олдог. Тэгдэг. Тэгээ энэ нь яг хаа тэр шашны хэлээр тэр хамаг юмтанд тус хүргэж байгаа буюу хүн тусалж байгаа ч буюу энийг үгүйсэхээр арга байхгүй. Гэхдээ
Яг бидний амьдарч байгаа 26 онд үлдэж болох хамгийн том буян бол хэнд ч гай болохгүй амьдрах. Энийг бүр бид бүгдээрээ даган мөрдөх. Хэнд ч гай болохгүй амьдрч чадаж байгаа юм би сая буян үлдээд байгаагийн хэлбэр шүү. Ягаад энийг буян гэж ийм вэхээр өнөөдөр олон сайхан найз нөхдүүд байна, 10 20 жил үерхсэн найз нөхдүүд байна. Дэндүү сайхан үерхэж жагаад одоо нэгээ зайлдаг юм уу, нэгнээсээ мөнгө зээлээд алгуулдаг юм уу? Ингээд алгуулч, ингээд нөгөө зээлүүс үнэ хохирж байгаа үстэй жишээ авах гэж байгаа шүү. Яг үнэ. Тэ. Ингээд би яагаад галхүйтэй нөхөрснийхөө төлөө би хохирох ёстой гэж. Тийм биз. Би хэндэж гай болдохгүй амьдрч чадаж байвал энэ яг энэ 26 он яг бидний үедээ бол хамгийн том буян мөн. Тэрнээс одоо бид нар найзсныхаа төлөө, нөхөрснийхөө төлөө, итгэснийхээ төлөө залилуулдаг, хуурддаг, өрн дурдаг ийм нийгмийг бүтээдэг шүү дээ. Тэгсэн. Тэгээ энэ бүгдээрээ эргээд аваад үзэхээр сэтгэлгээний ядуу. Одоо тэгэд би батад итгэж өөрийнхөө мөнгийг зээлээд ингээд хохирцсон байгаа юм. Хохирцсонгуудаа дараа нь би эргээд нөгөө хаашаа очих вэ? Би нөгөө лам бүгдээр очив. Би стандараа батаа гэдэг баржилтын нөхөрд нэг 20 зэйд өрөхтэй авч чаддаг. Одоо энийгээ л авмаар байна гэдэг. Тэгээ нөгөөх нь яадгийг батагийн бүсийг аваад ир гэдэг юм уу? Батагийн хэлбэртэй баримт аваад ир гэдэг юм уу? Тэгээ эргээд 2 саяар торгуулж. Нөгөөх нь хүүтэй 22 сая евро гараа авчиж байгаа шүү. Гараа авчиж байгаа. Тий. Асуудал шийдэгдэггүй. Асуудал шийдэгдэггүй. Яг янзанда. Тэгэхээр хэндэж гай болохгүй амьдрах нь өөрөө хамгийн том юм болчиход шүү дээ. Дээрээс нь дахиад энэ нэг асуудлаа шийдвэрлэх гэж очиод байгаа бидний сэтгэлгээнд л бас маш их юм байгаа. Тэгэхээр бүр үндсээр нь энэ оюун санааны ядуурл гэдэг юмыг засах хэрэгтэй бол. Тий. Тэгэд оюун санааны ядуурлаа засах ихээр бид нар багангийн боловсролд асар том анхаарал өгөх хэрэгтэй. Гэр бүлийн боловсрол гэдэг юмд асар том анхаарал тавих хэрэгтэй болчиход байгаа юм. Одоо манай багийн боловсрол энэ төр аимшигтай шүү дээ өнгөтэй. Би түрүү 7 хоногт шүү дээ энэ замын үдэд явж байгаад одоо Баянзүрх дүүргийн би сургуулийн зохио болчих. Нэг тийм багангийн багштай болцсон. Нэг хэсэг битгээр ярилцсан. Тэгээд одоо баяр наадам болж байгаа ч дуу хуурын талаар ярилцлаа. Энэ дуу юм утгатай. Тэгсэн чинь энэ би нөгөө артистуудыг сайн сонсдог болохоор мэдэхгүй байна. Чи миний мансуур нэг дууны мөр гарч байна. За. Тэгээд тэгсэн тэр багангийн багш над яриад осч аваад тэгж чинь би энэ дууг орчуулсан. Энэстэй балиар хөхтэй дуу байлаа л гэж чинь. Орчуулсан. Орчуулсан гэж. Яасан гэж. Энд чи миний хар тамхи гэсэн үг шүү дээ. Тэг би чи ямар хинээс орчуулсан чинь. Үгүй зүгээр ингэж чи миний мансуурах чи миний хар тамхи гэсэн үг нэ. Тэг багангийн багш мансуурах гэдэг үгийг хар тамхи гэж орчуулж яах хэрэг энэ чинь оюун санааны ядуур л үстэй. Тэр багангийн хөхтөөсөө долдоонд орно шүү дээ. Мансуурах гэдэг чинь хүн жаргаж мансуурж болж гин тийм ээ хайр дурлал даа мансуурж болж гин олон хөлбөр шүү дээ. Зүудэндээ мансуур. Тийм шүү дээ. Ганцхан тэрнгээр авч үзээд байгаа байхгүй юу? Хаяа нойрч бас мансуур. Тийм шүү дээ. Нойрчсан мансуурл. Тэгэхээр бидний энэ боловсролын системийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгээд гэр бүлийн боловсролыг хамгийн сайн болгох хэрэгтэй байгаа. Аав ээжүүд нийгмийн оюун санаа ер нь бол энэ юугууд математик, физик гэнтэргээд одоо энэ хичээлүүдийг бол тэр хичээлүүднүүд хүн амьдралдаа хийх ажил мэргэжил тэрэнд нь хэрэгтэй юм байгаа л дээ. Гэхдээ би хэн байх вэ? Би өнөөдөр болж тийм ээ. Миний үр хүүхдийг бүрэн бүтэн хамгаалаад хайрлаад өсгөх мөн. Гэхдээ хамгийн том хариуцлага би ирээдүйд зөв хүнийг нийгэмд үлдэх хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Зөв Монгол хүнийг. Монгол хүн гэлтгүй ер нь би зөв хүнийг нийгэмд үлдэх хэрэгтэй. Тэгэхээр би ёстой нэг хамгийн том буюу үлддэг хэндэж гай болдгоо. Тэгээд амьдралаа аваа явцдаг бурхан шүтэн буян нүглээ ялгадаг тийм хүнийг би болгоно. Эний төлөө ялангуяа одоо жишээ нь сархад хүртэгтэр хүртэл нэг асуудал байдаг шүү тий. Жишээ нь сархтыг өөрөө зүв зөксгүй муухай хэрэгэлдэг тийм ээ агсан согтуу тавьдаг айл амтан айлгадаг ингэж хэрэгэлчээд тэгээд дараагийн үеийн ирчүүдээс зөв зөкстэй хэрэглээ хүсээд бол ямар ч нэмэргүй байхгүй. Ямар ч нэмэргүй шүү. Нэмэр байхгүй. Тий. Тэгтэл зарим үнэхээр сайхан хэрэгэлдэг хүмүүс байдаг. Миний аав нэг сайхан нэг 100-аас илүү ч юм уу эсвэл нэг 3 хундаганаас илүү татдаггүй юм да аав минь. Ийм яриа байдаг. Тэрэндээ баясаал. Тэрэндээ аав минь нэг сайхан айгуу жаргалтай болоод нэг сайхан улаачхаал ингээ сайхан сууж байдаг. Гэт нэг ийм гоё яриа байдаг.
Бас энэ сархтын хэрэглээ тал дээрс одоо хоёулаа өнөөдөр энэ Болжмортой сархад гэдэг Коноплянка гэдэг энэ Белорусын монголчуудад одоо зориулаад одоо Грацийг бууруулад 31.5%-аар ингээд Грацийг бууруулад манай Zebra Select компани оруулж ирдэг аль биесээр за Грацаа бууруулъя. Грацаа бууруул гэдэг энэ сархтын тал дээр ямар бодолтой явдаг вэ нэр? Тэгээд ер нь бол би сархад сайхан гэхгүй. Гэхдээ юм бүхэн хэмжээнээсээ хэтэрхүүлвэл жаргал. Юм бүхэн хэмжээнээсээ хэтэрхээрээ зовлон болчиход байгаа шүү дээ. Тэ? Яг үнэ. Энийг ч одоо сайхан гिचгээр одоо яг энэ сархтаас болж одоо өчнөө айл амтнд зовлон зүдгүүр учирсан гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг болчихно. Тийм ээ? Тэ? Бид нар эдний дээд сархад гэдэг шүү дээ. Бас нөгөө эсрэг талаараа тэгээ ярих хараад гэж байдаг. Тэгээ яг амьдралд олон асуудал байна. Нийгмийн стресс байна, бухимдал байна. Залуусууд бид нар стресстэх бухимдах үе зөндөө байна. Тэр бүхэнд яг бодит үннийг хэлээд хэмжээгийн тааруулаад хүртчих юм бод тэрийг хэсхэн ч болоо мартуулдаг ундаа ганцхан юм л шүү дээ. Тий. Яг үнэ. Энэ гуравд очиад унтахад ч бас сайхан шүү дээ. Тий. Нам унтсан шүү дээ. Харин давраа 6-д очихаар л тэр чинь асуудал болоод байгаа юм. Маргааш шаарч. Тий. Маргааш шаарч болчиход байгаа. Тий. Тэр ер нь сүсэг бишрэлчдэр бидний яриа сүсэг бишрэл дээр толгуурлаад байгаа. Сүсэг бишрэлчдэр хэмжээнээс ихтгэрээ зовлон болоод байгаа юм. Ерөөсөө зовлон. Зовлонгоос салах гэж сүсгэлж байгаа хэрнээ хэмжээ нь ихтгэрээ л болох гэж байна. илүү зовлон болоод байгаа юм. Илүү зовлон. Тий. Тэгэхээр ганц юм зүгээр юмсыг хэмжээнд нь бариач. Ус хэдий юм бүхний их булаг ундраач гэдэг галхуу үе тэр 20 литрээс нэг дург уул тэгээд битүү усаа хавн болоод өгөх шүү дээ. Тий, яг үнэ. Тий. Тэгэхээр сүсэг бишрээ, шашны зан үйл, түүнтэй адилдах бүх зүйлийг хэмжээнд нь зохистой барьж чадвал ер нь Монгол хүн өөрөө хөгжинэ. Хүн хөгжөөд ирэхээр улс хөгжинэ. Тэгэхгүй бид нар ч яста миний амьдрал болохгүй байна, бүтэхгүй байна, бидрийг яаж амьдруулад байгаа юм бэ гэд хүний төлөө төрчихсөн юм шиг Сүхбаатарын талбай дээр очиод ойролдог шүү дээ. Би улс их орноо муулахгүй, өдөртөж байгаа энэ улс удаач муулахгүй. Хэрэндээ энэ манай улс хэзээ юм байсан? Сайхан л шүү дээ. Тэ? Хүн бүхэн нээлттэй нийгэмд амьдарж ийн дур зоргороо бизнесээр эхлээд ямар ч л байсан хулгай ихгүй, худлаа ихгүй цэвэр шударгаар хөдөлмөрлөж байгаа өчнөө залуучууд байна шүү дээ. Бид нар зовлонгийн шалтгааныг холоос хайгаад байдаг. Тиймдээ л далдын хүчинд итгээд байдаг. Ерөөсөө хайдаг. Би өнөөдөр одоо өөрийн гэсэн машинтай ч юм уу нэг юмтай болъё гэж бодхоос илүүтэйгээр би тэрнтэй болохын төлөө тэмцэхгүй хэзээ миний амьдрал сайхан болох юм бол доо гэд ингээд яриагаа суугаад байхаар нэг унсан богшаалдаг мундахгүй гэж сүулдээ Сүхбаатарын талбай дээр гарч ойролдог болчих шүү дээ. Тэгвэл одоо шашны зан үйл судлаач хүний хувьд бол за энэ шашнаас нэг энийг авчаарай. Энэ шашнаас нэг энийг авчаарай. За энэ шашнаас нэг энийг авчвал аваад явчвал их хайтайхан байдгийн шүү гэд ингээд онцлоод ярил юу ярих вэ? Би уламжилт бөө мөргөлийн зан үйлээс үл би энэ галын тахилгын зан үйлийг нь аваад үлдчихээрэй гэж хэлмээр байгаа. Ер нь бидэнд нэг ганц хоёрхан засаг ном байсан монголчуудад. Монголчууд за нэг жилдээ нэг ч юм уу 3 жилдээ нэг ч юм бид нар чи ер нь сондгоо тон дээр үлдээд байдаг арт юм. Өрөөгд. Сондгоо тон дээр галаад өгчээд байгаа юм. За бид нэг ийш тийш хол явахаар ээж маань сайхан араас сүү өргөчөөд миний хүүс аяаваад ирээрэй гэдэг. Тэр нь засал болчих. Энэ засал болчиход байгаа. Тэгэхээр энэ бөөмөргөлийнхөө галын тахилгаа аваад үлдчихээрэй гэж хэлмээр байгаа. Манай будын шишин бол тэр гал тагтдаг ийм тусгай сегмент ийм зан үйлтэй юм байлээ. Би сайн мэдэхгүй байлээ. Гэхдээ бидний монголчууд эртэд дээр үеэсээ эзэн богд Чингис хааны үеэсээ эхлээд одоо нэг Чингис хаандаа алуулсан дотоос төв тэнгэргээ зайрын мөрдөр Монголын улс төвчөн дээр гардаг шүү дээ, тийм ээ. Тэд нар маань бидний энэ ондоошил байсан. Энийг эндээс аваад үлдчихмээр байна. За мөн ялгаагүй явсараа Чингис хааны алтуургаас одоо өндөргийн зан удир маань Чингис хааны алтуург шүү дээ. Өндөргийн зан удирын маань бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн уламжлалт будын шашнаа бол цааш нь залгамжлаад аваа явах нь сайхан, дэндүү сайхан бие мөн итгэхэд үнэмшилтэй. Тэгээд энэ шашны энэ олон зан үйл уншлага ном энийг одоо хэн нэгнэр уншуулахаас илүүтэйгээр уншуулж төлбөр төлж уншуулж засал ном хэлэхээс илүүтэйгээр өөрөө тэрийг би энэ одоо Хямрын сан гэдэг номыг одоо монголчууд бүгдээр уншуулж байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ Хямрын сан юу гэдэг үг байна вэ гэдгийг нэг удаа одоо юм хөгжсөн хүссэн хүн орчуулна шүү дээ. Тэрийг орчуулад нэг удаа ингэж кирилл хэл дээр өөрөө хараад уншчихлаа.
Ингээд тэдрийг ингээ орцуулаад үзэхээр нэг сайхан өрөөл өгöd байгаа байхгүй. Тий. Одоо дандаа өрөөлүүд байгаа юм. Одоо бармат дүүхэлдэх хямрыг сэргээ мэргээ гэдэг ерөөсө манай нөгөө жангар гисрийн туйл шиг л тийм алтай магтаас шиг тийм гоё мөрсүүд байгаа юм. Тэгэхээр одоо ийм сайхан найрагдлыг эн чинь өөрөө амьтай гэдэг шүү дээ. Тэр лам яах нь вэ? Зүгээр одоо бид нар магадгүй тэр номыг зүгээр ингээл уншаад байвал энэ эрүүний булчинд өгчгөл байх л да. Миний бодол шүү. Тэр лам үнэхээр одоо тэр хямрын санг уншихтаа маш их сайхан бясалгал үйлдээ чин сэтгэлээсээ тэр хүнийг сайн сайхан яваасаа гэдээ уншууд тэр нь одоо ерөөл одоо тэр тухайн хүнд өрөх гэдэг шүү дээ. Тэгэхгүй бид нар энд бичүүлчээ тэгээд нэг ингээд сууж явах нь басаа шээ. Тэгэхээр бид нар би юу уншуулад байна гэдгээ өөрөө ойлгоод ингээд харахаар бид одоо нэг сайхан ерөөл уншуулад байгаа. Тэгэхээр өдөр болгон хүнд сайхныг хэлээд, сайныг хэлээд, сайныг ерөөгөөд бид нар өдөр болгон хямрын сан уншуулсан юм чи тийм мэдрэмжтэй явж болохоор байгаа шүү дээ. Шууд хэлэхэд би энэ хам багшийг дагдгийг суучлаарай. Тэгээд подкастуудыг нас их сонсдог юм. Тэгэхэд энэ хүн Монголын буддийн шний энэ одоо тэргүүлэгч болсон бол би айгүй их баяртай байгаа. Сүүлийн залуучуудыг бүгдээрээ сонсоосоо гэж боддог. Буддийн шнийг айгүй тийм эрүүлэр бидэнд тайлбарлаж өгöd байгаа юм. Буддийн шний тэр зан үдээс авч явах юм бурхан дахлаа хэрхэн сайхан авч явах вэ? Одоо бид нар нэг юм байна шүү дээ. Эн чинь одоо заастаа нэр аавыг бурхан болоход бүтээсэн бурхан, ээжийг бурхан болоход бүтээсэн бурхан гэл тэрийг бурхан болоход бүтээсэн бурхан гэл айл болгон гэртээ нэг бурхан болоо чинь бурхантай. Тэгэл хайх уу, байх уу, хайж чадахгүй, байж чадахгүй нэг бурхан байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр нэг их мэдгч нэрэл энэ өстэй болохгүй гэсэн үнтэй та нар цуг амьдраад байна. Гаргаж хайж гэдэг юм уу тийм ээ. За нөгөө тэгүр аль эсвэл танай тарахгүй бурхан ч гэдэг юм яриад байгаа. Тэгээд би сүүлийн үед нэлийн буддийн шинээр гүн гүнзгий ороод байгаа. Уншаад судлаад. Ингээд ирэхээр хэрвээ би шүтэж дахиж чин сэтгэлээсээ шүтвэл надад бүгдээрээ тус эрдмээ өгнө гэдэг юм. Тэр ингээд одоо хараа тэрийг нэг л лам ч юм уу бөө ч юм уу чи гэртээ бурхан болсон хүний бурхан тавьснаасаа болоод чиний ажил төрөл уруу байна гэдгийг сонсцохоор нөгөө хүн чинь ингээд харж ачиж байгаа. Маргааш насан жинкнээс ингээд. Энэ юу байгаад байна? Миний бодлын хүч гэж асар гайхалтай байгаад. Яг үнэ. Өөрийгөө блоклоод шүү дээ. Тий. Тэгэнгүүт тэр бурханы шашны хин гэдэг хүний ном байваа би түрүүд лонт уншсан. Тэр номон дээр болохоор нэг ишлэл байсан төгсгөлд нь буугийг дахивч хорлон бурханыг зөвхөвч аварна гэсэн. Тийм. Тэгэхээр би хэрвээ энийг аршаан гэд харсан цагт аршаан байгаа байхгүй. Тий. За яста галх хүн над ганц цонд хор өгчлөөтэйгүүд маргааш би өгөх нь шүү дээ. Тий. Яг үнэ. Тий. Тэгэхээр тэр бурханы шашны бурхан дахлаа хэрхэн дээдлэн авч явах уу? Одоо бид нар чинь зөвлөлт толгойд улсын нөлөөнд байх үед ер нь тэрнээс өмнө байсан бурхан дахил тэргүүтнээ манай өвгдээд ч уул хатанд нуухан нуугаал арай ээж авч үлдэх нь үлдээл тэгээд нөгөө дахилгаа хэрхэн яаж явах уу? Одоо тэр юмнууд нь бүгд л алдагдсан. Одоо ч гэсэн манай энэ хөдөө орон нутгийн зарим аслагдмал сумдуудаар байж л байгаа яхаач мэдэхгүй. Тэр улсуудад одоо гэхэд одоо шашны яг өвгдөөцөө бурхан дахлыг яг тэр чигээр нь аваад нандинаад ингээд одоо сүулдэ бүр бурхан гэж харахаа болио гэд буддист арт гэдэг гэртээ аваад дээдлээд аваа явах тэр ёс зүйн үлдээвэл зүгээр юм болов. Тэгэхгүй нөгөөдөл чинь сумынхаа нэг совргон дээр аваачаад тавьчихдаг айлс нэг овоон дээр аваачаад нэг уурхай таяг маягтай болчиход байгаа байхгүй. Тэгээ нөгөө овоогоо хогинцэг болгоод байгаа. Тий нэг бид нар хямраа сэргэн гэл нэг сайхан овоон дээр хаад айлс үлний хугархай таяг заавал байж яадаг өрүүлийн аппарат байж яадаг доглом морь байж яадаг эвдэр хийж ааз байж яадаг 10 төгрөг 20 төгрөг байж яадаг тийм бүдий түүний шүү дээ. Тэгэхээр яагаад тэр чи хогийн цэг биш гэдгийг хүн болгон мэдж байгаа байхгүй юу? Мэдээд байгаа юм. Энэ үл хогийн цэг. Тэгсэн хэрнээ хогоо тэнд аваачаад байна гэхээр айгаад дэш дотор. За энэ чи манай бурхан дахил дээр байсан жаад шүү. Бас энэ тэнд тавьчихлаас онцгой надад онцгойгээд айсандаа нөгөөх чин тэр хогоо тэнд аваач тавиад байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж бас нөгөө оюун санааны ядуурал чинь тэнд яваад байна. Энэ бурханы жаазаа. Тийм болохоор энэ бурханы жаазны булан хагарсан болохоор би одоо хогон дээр яхаа надад алдах суудна би овоон дээр тавина гэдэг овоо хогийн цэг болгоод байгаа юм. Тэгэхээр тэрийг энэ жаазууд материалыг эзүүлсэ гэдэг ухтгууныг нөр. Айлсвал эргээд засаад тордоод ашиглаад өгөөд хогон дээр хай гэдгийг нэг бодвол бүр хий төлөвт өгөөд ингээ шатаач. Тий нэг шатаадаг ч юм уу тий. Тэгээд нэг тийм архины шилмэл одоо нэг тийм юм болчиход байна шүү дээ. Тийм. Архины шилж яг манайхаа овон дээр 3 татдгийн тэгэл тэндээ нэг 100 г-тай үлдээчээд байгаа байхгүй юу? За ёстой сайхан ярьчин. За л өхөө хоёлоо нэг
Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. 21 наснаас дээш хүмүүс хэтрүүлэн хэрэглэхийг хоригдно манайхаа. 1807 оноос хэрэглэгдэж эхэлсэн Чехийн 13 дахь Аршан хэмээн нэрлэгддэг Бехровка брэндээ Аршан усаар найруулж хийдэг 21 төрлийн эмийн ургамлыг сархтад хандлан хийдэг ийм ликер байгаа. Зохистой хэмжээгээр хэрэглэхэд хоол боловсруулах, эргэтнийг дэмжих, цусны эргэлтийг сайжруулах, өрөвслийг бууруулах, хоол шингээх, эргэтнийг дэмжих гэд маш олон ийм уламжлалт хэрэглээтэй ийм ликер байгаа. Өөрөөр хэлэх юм бол Карл Вар хот нь 12 алдартай ийм Аршан булаг устай юм байна лээ. Харин Бехровкаг бол уламжлалт ёсоор 13 дахь Аршан хэмээн нэрлэдэг юм байна. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Чехийн Бехровка. 21 наснаас дээш хүмүүс хэтрүүлэн хэрэглэхийг хоригдно. Халуун цэвэр нэвтрүүлэг бол зөв зохистой хэрэглээ, соёл, түгээй, уран дор нэвтрүүлгээ бэлддэг. За та бүхэн сэрүүн мэдрэмжийг жинхэнэ утгаар нь мэдрэхэд бэлэн үү? За тэгвэл Organic Beverage компани маань оруулж ирдэг энэхүү Graft Lead of Arctic гэж сархад байна. За учир юу гэвээс мөсийг ашиглан шин технологиор бүтээгдсэн ийм сархтаа. Мөсийг боловсруулаад дэвшинтэй технологиг ашиглан онцгой бүтээгдэхүүн. Өөрөөр хэлэх юм бол усыг спирттэй холихоос өмнө хөргөж мөс болгон боловсруулснаар амсах мөч бүрт цэвэр ийм сэрүүцүүлэх мэдрэмжийг төрүүлдэг ийм сархад юм. Ариутгсан цэвэр ус, альфа, цэвэршүүлсэн спирт, байгалийн гаралтай сэрүүцүүлэх тийм амт оруулагч гээд маш олон өвөрмөц төрхийг агуулсан ийм бүтээгдэхүүн юм. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Organic Beverage компани Graft Lead of Arctic. Наадах ч бол зөвхөн яалж байхгүй хүн шүү. Тэгээд нөгөө нэг овоо маань өөрөө яг хогийн цэг болцсон байждаг. Бодит хогийн цэг. Тий. Тэгээд хогуудыг харахаар яг тийм юмнууд байдаг байхгүй юу? Тэгээд доглон моргөл тэр морморыг амхандаа бурхныхаа хажууд тавьсан байгаа байхгүй юу нөхөр. Тэгэл унгаадаг юм уу яадаг нэг унгааснасаа болоод тэгээ буцаага аваад ирчихэж байгаа юм. Тэг. Харамсалтай. Тэр энэ чинь оюун санааны ядуурл байхгүй юу? Зайлгүй сажуугаар нь айргаа хийгээ тавьчих. Хоолой чийдвэхгүй байна уу юу? Зүгээр. Зүгээр үү? Сайхан уу? Сайхан байна. Та тавина. За. Тэгэж тэгээд. За булганы сайхны хайр. Булганы сайхны хайр. Хайр бол үнэхээр сайхан байна уу? Янзтай. Сайхан хайр. Тэгээд нэрээ яг зүгээр ингээд нэг талаараа бол энэ бас яг ардын зан үйл гэдэг зүйл чинь заавал бас нэг хайхтар шашиндаач хамааралгүйгээр уламжлагдаж орсон бид бүгдийн саяны ижийн цаслын сүүг гэх шиг сайхан уул аваандаг жишээ нь Чингис хаан их хааны үед бол голд сүү тусаадаггүй тийм ээ шанах сүү тусаадаггүй гэл ингээд энэ уламжлал сайхан бас уламжлалуудаа бид нар нөгөө нэг шашинтай бас холбоод байдаг. Энийг бас энэ чинь салгамаар байна. Салгамаар. Энэ чинь үндэстний ондоошил шингэсэн бидний яг амин сүнс болсон Монгол хүн гэдэг дархлааны эдис болсон тийм уламжлалт зан үйлүүд байгаа байхгүй юу? Энийг аваачаад бид нар заавал шашинтай болчихдог. Заавал нэг шашинтай. Энийг ингээд ялгамаар байхгүй. Энэ чинь монголчуудын уламжлалт зан үйл шүү. Энэ шашны зан үйл шүү. Энэ сүнслэг зан үйл шүү. Тэгээд тэр сэтгэлгээний айдас энэ бодлын хүлээснээс бүр ангид болгомоор байна шүү дээ. Тэгэхгүй бол нэг овон дээр огоо тавьдаг чинь янзаараа л байна. Тэр дотор би сүсэхгүй гэсээр нэ тэр сүсэхгүй нөхөр чи айдас байгаад байна шүү дээ. Тий. За станер энийг нь бас манай бурхан дээр л байж байсан. Энийг нь бас буруу зураг хайчих юм бол надад гай болно гэдэг нөө сүсэхгүй нөхөр чин гүйж аваачаад овон дээр тавьчихлаа шүү. Тий. Яг үнэ. Тэгээ миний яг зориод байгаа юм бол ийм эрүүл шашин, эрүүл шүтлгийг л бий болох гэдэг. Саяны бичсэн ном бол яг энэ талаар. Яг энэ талаараа. Нэг 3 бот орчим ном гарч байгаа. Энэ чинь 10 жилийн тэмдэг гэж чинь нүсэр юм болчдөг юм байна тий.
Оо за. Ном маань хизээ хэвлэлтнээс гарч ирэх. Одоо энэ 9 дугаар сарын эхний 7 хоног гэхэд болчих байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөтэй байна. Тий. Янз юм байна. Тэгээд одоо ин чинь одоо бол тэгдэг болсон байж таа. За хэвлэлээр гарч ийн. За тэгээд дараа нь аудиогоор гарч ийн. Тий. Сошиалор засагч чинь хүртээмжтэй байхгүй юу? Хүртээмжтэй. Тий. Тийм болсон байна. Бас наа чи аягүй сонирхол татчих чинь. Янзтай. Маш том ажил байна. Судалгаа хийгээд 10 жилийн судалгаа гэж штэ тий. Судалгаа хийгээд ингээд явхад бол одоо маш олон хүнтэй л уулзсан байх. Гой түүх яриач. Тэгсэн. Би юунд нэг зайлууд минь одоо байхгүй болсон доо нэг настай хүн байсан. Энэ Доронтын Баян дунгийнх байлгүй. Тэр хөгшөнтэй уулзаад ярьж байхдаа юу гэж хэлсэн. Сэтгэл гонсойлгон юм тэр хөгшнөөс сэтгэл гонсойлгох нь ч байхгүй. Тэр хөгшөнтэй уулзаад нэг тийм домог яриулсан юм. Тэгсэн хүний ганц хүүгийн талаар ярьж байгаа юм. Хүний ганц хүүгийн талаар. Тэгээд яасан гэвэл Тухайн нутгийн нэг одоо тэр энэ хинтийн нурууны тэр хэсэг чинь манай байгаа баяа яасан ч баяа ангамтай баавга аюу их байдаг юм. Тэгээд тэр нутгийн даруун залуучууд одоо юу гал нэг өдрөл тэр анд явж л тий. Тэгээд нэг айлын ах дүү хоёр тэгээд тэрэн донд одоо нэг бас нэг олон хүүхдтэй айлын хэдэн банд нар нийлчихсэн. Тэрэн донд хүний ганц хүү байгаа юм. За тэгээд хүний ганц хүү хэзээ өндөр хойно үлдээл бие засаад уул руу нөгөө хэдэн залуучууд л явж ижил тэ. Тэгтэл уулын амнаас баавга гарч ирээд тэр олон залуучууд байхад дундуур нь ярьж очоо тэр цаана байгаа хүний ганц үг ингээд бариад очиж байсан. Тэний бодит кейс гэж. Тэгээд ер нь хүний ганц минь гэж хайрлсан болгонд орчлын их хатуу байгаад байдгийг. Тэгээд би ер нь үл энэ хүний ганц үгээ ганц гэж бүтээд удаж байгаарай гэж хүмүүс тагцахад юм да гэж ярьж ирсэн. Тэгээ би энийг намайг хэмзэглүүлсэн сэдвүүлдэ үйлдэл болсон юм л да. Төд удаагүй би нэг манай нутгийнхээ нэг бүсгүй байсан. Тэр бүсгүй ганц хөвтөлтэй. Тэгээ тэр бүсгүн ганц хөвд болоод тэгээ би нэг тийм юу яагаад одоо энэ нэгдүгээр эмнэлэгт шарлыг нь орж таниулахад нь цуг орж ирсэн. Тэр үед бол миний зүрх ерөн зогссон шүү дээ. Нөгөө хөгшний хэлжсэн тэр удган хөгшин байсан л та. Тэр хөгшний хэлжсэн үг санаанд ороод хүний ганцд орчлон ер нь их хатуу байдаг шүү дээ. Тэгээд тэнд үл ер нь ээж хүн хоёр хөгчтэй юм билээ. Тэгээд хүн ер нь мууч вэ, аригчин ч вэ, тамхичин ч вэ, улгаач ч вэ, ямар ч вэ их юмд өгөж болохгүй юм байна да гэдэг ойлголт явсан. Тэр нь хуучны хөгшчүүдээс л их юм одоо сонсч сурж үзэж баймаар байна. Гэхдээ бас ингэ зөрөө хөгшин гэхээр бас тийм сайн биш байна. Тэ. Бас хэцүү асуудалтай хөгшчүүд байна шүү. Бага. Тэ. Одоо би бас манай гой залуучууд байна. Би ер нь нэг талыг бариад ах настай өнөхөр мундаг гоё гэдэг байх дургу. Он цаг хугацаа бидэнд олон зүйлийг өөрчилж өгч байна л доо. Бидний сайхан байсан царайг муухай болгож байна. Хар усыг цагаан болгож байна. Тэгээ үүний өөрчилж чадаагүй ганц зүйл ажиглагдаж байгаа нь залуудаа таныг байсан бид хөгшин таныг л болж байна. Үнэн 60-70 настай ихээрээс залуучуудыг дээрлэхэд автобусанд ороод сандлын булаах гэдэг энэ тэнд очихороо очрын дайрах гэж үздэг бие настай хүн их шиг үнийг чи тэглээ гэл загнаад л. Тэгээд залуу таныг байсан л хөгшин таныг л болно. Би харин юм их үзсэн, ном их уншсан. Тэр боловсролын төвшин. Гэхдээ боловсролын төвшин дипломоор хэмжигдэхгүй шүү. Яг үнэ. Би боловсролыг дипломоор хэмжихэд асар дургу. Амьдрал нь тэр чигээрээ туршлага болчихсон. Тийм хүмүүсийнхээ энэ мөнх усыг үзэхээс өмнө үгийн сонсоод, яриагийн тэмдэглэж аваад ингээд үлдээгээсээ сураасаа гэж боддог юм. Та надад одоо хамгийн сүүлийн кейсүүд яг тэр хөгшний үгэд одоо ултар санаанаас гардаггүй. Тэгээд хаяа олон хүнтэй уулзаа сууж хаад би ганц хүүтэй ганц охинтой гэж ярьж байдаг. Ганц гэж ярьж болохгүй. Хойт нас гэж бид нар ярьдаг. Одоо ялангуяа буддын шарын шашинд бол хойт нас. Одоо ингээл те там девачинч гэж бид бүхэн ярьдаг. Энэ амьдралын цаадах дараагийн амьдрал итгэдэг үү? Итгэдэг. Итгэхгүй байхын аргагүй.
монголчууд бүгд итгэдэг. Шууд хэлэхэд. Монголчууд зарим нь болонгот би ямар нэгэн тийм хойд төрөл мөрөлд итгэхгүй би нэг яваад өхөн нэг яваад дуусна ганц л амьдрна гэд ярьдгийн. Зүгээр л ярьдгийн. Хажир дээрээ тийм биш. Бид нар хэн нэгэн хүнийг бурхан болохоор лама авчирдаг тэгээд зурхаа мурхагаа нээлгээд дараачаар нь бид мэнгэ тавьдаг, тэмдэг тавьдаг энд тэмдэг. Тэгээд би итгэхийг хүсэхгүй байсан ч тэрний дараа бидний эргэн тойронд ялах хүүхэд минь дэлгэр тэр мэнг гараад ирээсэй гэж гордож хүлээдэг ард түмэн байхгүй юу? Бодит түн. Тэгэхээр энэ хүсэхгүй байсан ч итгэнэ. Гараад ирэхээр нь баярлалаа. Гараад ирэхээр нь баярлалаа. Тэгээд даваачаад нөгөөхөө эрхэнд энийг бол гайчна. Бүхэл бүтэн нэг хүнийг ганцхан мэнгнээс суулж хазгаа хэлтэй эрхийн таныг үгэд даахгүй нялцаас нь тийм бацаан болгож хувиргадаг. Яадгийн эрхлэг. Тий, надад эрхлэх гэж ирсэн миний хөгшин юм байгаа, манай аав юм байгаа, чамд яаж байгаа удаа гэж нэгнээсээ өмөрж авал альсууд эцэгхээс нь өмөрж аваад эмээ өн аваачаад нэг хүүхдийг эрхийн болоо болгочихдаг. Насаараа дагаа явах юм шиг. Насаараа тэр хүүхдтэй хамтдаа байх юм шиг. Тэр хүүхдийг нийгэмд үлдэхийг бодохгүй шүү дээ. Яадгийн намайг байгаа дэрэгт чамд ямар хамаатай гэдэг. Энд чинь манай тэрний сүнс юм байгаа гэл. Яг сүнс ирж байгааг нь хараагүй байхгүй. Гэхдээ энд нэг ойролцоо мэнг гэрттэй байгаа. Тэгэхээр энд одоо монголчууд итгэн би итгэн. Тэр итгэл үнэмшлийг одоо яагаад ч үгүйсгэд нэмэргүй шүү дээ. Ямар ч нэмэр байхгүй. Монгол хүний бүр эддисэнт нь шингэсэн байгаа юм чи. Бөө тэрийг үгүйсгэх юм бол бөө хэрүүд болно шүү дээ. Бидний гутаад чамд ямар хамаатай тэр мэнгийн энэ вэ чи хараач чи гэдэг. Тэ? Чи өсгөж чадахгүй би өсгөж юм гээл. Өмнөр нь орж ирэл тэгэл. Хэрэгтэй аваа юм шүү. Бүр яг нүдэнд харагдчихлаа наач. Тэ? Бодит юм шүү дээ, тэ? Бодит үнэн ястэ ялдчих байхгүй. Нөгөө талаар заримдаа бас нэг тийм амарчлах юм шиг сэтгэл зүйн тэжээл юм шиг санагдаад идэх надаа. Дараа амьдрал байгаа гэхээр нэг тийм хөнгөвчлөөд байна шүү. Хөнгөвчлөөд байна шүү. За ингэ дахиад нэг тий бараг запас амтай юм шиг тий хойд нас гэж байгаа юм шиг тий. Байхгүй гэвэл за би энэ дээр л жоохон хичэмжтэй амьдрий. Гэхдээ нэр ингээд бүх юм дуусчвал яах вэ? Энэ амнасаа харилах юм биш үү? Тэгэхээр эн чинь нөгөө сүнслэг байдлыг бүр үүсгэсэн болчиход байгаа юм. Тийм л дээ. Бид нар үгүй болохоор тэр сүнс гэдэг юм биеэс гадагштаад тэр 40 соног дотор дараа төрлийг олно гэдэг юм. Үнэхээр яг таны хэлсэнчлэн хойд нас гэж үнэхээр байхгүй би юунд ч баригдмааргүй байна. Өөрийнхөө хүссэн болгоно. Ямар хамаатай. Ганцхан амьдрахын чинь нэрээ. Гэхдээ бидэнд нөгөө уламжлалт энэ генэнд минь эдисэнд минь шингэсэн сүнслэг байдал байгаа. Дээрээс нь сүнс байгаа гэдгийг чинь шинжлэх ухаан нотлоогүй ч гэлээ 100% нотлоогүй ч гэлээ бодитор бидний эдисний шингэтэл нотлоод өгчихсөн олон кейсүүд байгаа шүү дээ. Одоо хийм харлаа таглээ инглээ гэд. Тэр тэнд нэг оршихуй байгаа гэж бид үгүйсгэж чадахгүй шүү дээ. Тэгээд нөгөө ялангуяа 3 настайдаа нөгөө бүх өмнөх бүх юмудаа таниад байдаг. Одоо эн чинь тэр дайх авах ёслолтой их холбоотой юм байна. Миний судалснаар шүү. Бид нар хүүхдийн дайх авдаг. Одоо манайхан чинь нэг 2 настай, 3 настай гэх нэг тэгсэн дугаар эрэгтэй эмэгтэйгэр нь ялгаад тэгдэг. Эмэгтэйг нь хөхөн дуунаар, эрэгтэйг нь бугын дуунаар гэж аваад байна. Тэгэхээр эн чинь хуучин бол нэг ингэдэг байсан юм байна. Энийг би хөвсгөлийн нэг настай хөгшнөөс сонсож байла. За тэгээд энэ даргангийн нэг хөгшнөөс сонсчод ингээд тэгээд бүр нэлээд олон хүмүүсээс сонсож ингэж үж баттахчиж ярьж байгаа шүү. Дайх хүргэн гэдэг юм аа. Тэгсэн чинь дайхна гэж юу вэ гэж. Дайх гэдэг нь хүн эхийн хөвлөд бүрлдэхтэй ургаж гүйцсэн үсийг дайх гэдэг юм байна. Тэгэхээр миний хүүхэд ээжээсээ мэдлэгтэй нэг юм 3 см мөн 1 см гэдэг нэг юм өстэй төрж идэв. Тэр үсийг дайх гэдэг юм шүү. Дайх. За тэгээд дайх үргэн гэдэг нэг ясаад байгаа. Энд чи бас л нөгөө мэнг төрөгдөж байсан айгу хамаатай болчиход байгаа юм. Хамаатай болчиход байна. Тэнгүүт нөгөө бага насны хүүхдүүд чинь тэр юу яах та 2 3 нас хүртлийн өдөр нь урд насны амьдралаа санаад байдаг. Энэ одоо тэр авдар минийх тэр малгай минийх гэдэг одоо юу гэдэг юм те. Ийм ардын донд зөндөл яриа байдаг ш тийм ээ. Чи миний хүүхэд гэл одоо ингээд нэг жоох хүүхэд ингээд байна гэл те. Тэгэнгүүт тэр дайхын хөндөж байгаа нь за одоо бол чи энэ орчлон дээрээ манай хүн болсон шүү. Одоо нэг ясанд тэр өмнөх амьдралын тэр процессыг мартуулаад байна шүү дээ. Тэр чигээр нь ингээд дэлгэтлээд байгаа процесс болж хувирж байна. Гэхдээ дайх үргээхтэй зөвхөн тэр эхийн хөвлийгээс гарахтаа ямар үстэй байсан тэр л үсийг өндөө.
Тэгээд эмэгтэй хүүхдээ өсөөгөл бүр дамаа ялангуяа бүр хосдгүй гэнэ. Яг л тэр дайхийн лүр гэдэг. Эрэгтэй хүүхдийг бол энэ тэнд ингээд эвэр мэвэр үлдээгээд заавал үлдээдэг ингэж шүү. Ингэж авдаг. Тэгээд тэр хөхөл маягтай нэг тэг хөхөл маягтай нэг 3 юм үлдээсэн байдаг шүү дээ. Одоо Чингис хааны тэр яг үнэ. Монголын улс төвчөнд төр гардаг байх дээ. Тэгээд тэр зургалууд тэр тэгээд тэр даахийг нь тэр ээж нь ч юм уу эх чинь ч юм уу нэг сайхан уран хүн торгонд боогоод энэ ард тэр тухайн өдөр өмсөж байгаа тэр эдгийнх нь ард шилэнд ингэж гэрэлж бэхэлдэг. Энэ нь одоо тэр үргэлж мөнхийн амьдралыг бэлэгдээд байж дахин төрлөх ингээд. Бэлэгдээд байгаа юм байна. Дээрээс нь тэр юун дээр чинь ерөөсөө ямар нэгэн байдлаар одоо согтууруулах хундаа хэрэгэлдэг юм байна. Хоёрдугаарт одоо бид нар хүүхдийн дайх авахаараа нэг ресторан ч юм уу нэг газар очиод хавийн амтан болгоныг дуудаад маргааш манай хүүхдээ чи тэрийгээ дагуулаад ирээ чи энийгээ дагуулаад ирээрэй гэл. Бүгдийг дууд. За тэгдэг. Үгүй юм байна. Тэр унган дайх гэдэг ариун зан үйл эн чинь нэг өсөнтө муугар ярил энэ ч одоо бараг урд насны холбоосыг ингэ хайчлаад байгааг нандин сүнслэг зан үйл болох гээд шүү дээ тийм ээ актер. Тэрэнд аав нь ээж нь ах トゥ амрагсад ингэ маш их цөөн тооны их тийм нандин өөрийн гэсэн хамаарат өгөх нандин хүмүүс нь дээрээс нь хагцал үзээгүй хүмүүс хүрдэг. Тийм ёстой. Одоо энэ нэг одоо бид нар моржилд амьдарч байна шүү дээ. Моржил дотор хагцал үзээгүй. За эхнэр хүүхэд байвал одоо тэр хоёр одоо хэрэлдэж уралдаж салаад сарнаагүй. Ийм бүрэн бүтэн юунд ингээд маш их цомхон тухайн процессыг үлддэг юм байна. Ингэснээр тухайн хүүхдийн хувь заяа батжиж, аминаас нь батжиж одоо ингэж тэр хөндөж байгаа хүмүүсийнхаа тэр буян гიშгээр одоо их сайхан болдго юм байна. Одоо бол үгүй. Одоо Иргэн Бата энд хүүхдтэйгээ үсийг хөндөж байвал хамгийн түрүүнд аав ээжтэй хэлэн за нөгөө тэгвэр ажлын газрын даргыгаа дуудана. Харгасан зардлаа нөхөх нэг процесс. Тий. Зардлага нөхөх гээд шүү дээ. Би ийм гоё найр хийж гин гэдэг. Тэгээд ингээ олон хүн ирэх юм бол тий бас нэг 20 мянган төгрөг наашаа таашаа Монголын нийгэм зардал нөхчих гээд шүү дээ. Тэр үеийн хэл хурим хийхэд ч бас тий. Зардлаа нөхлөө яалаа гэх тий. Бодит шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хорим мөрмөн дээр одоо тэр бусад найран дээрээ дүүрчээ. Энэ хүүхдийн тэр зардаа би бас зардаа нөхмөр байна шүү дээ. Тий. Би бас тийм юм хийвэл би зардаа нөхнө. Хамаагүй бүгдийг өөрнө. Өөрөө ч өөрнө. Одоогор хийгээгүй байна. Харин хүүхдийн унган дайхны хувь дээр үл энэн дээр л хэдүүлээ нэг тэр зардал мардал нөхөхөө бодоод энүүхэндээ ингэчүүл их тэр хүүхдэд чи илүү тустай дэмтэй юм байли шүү. Тэгэл одоо бодит түнэс даргыгаа дуудана, тэрийгээ дуудана, тэгэл маргааш нь эхнэр нөхөр хоёр найраа дуусахаар өөдөөдөөсөө харж байгаа л нөгөө дугаа задлаад тэр тэдэн төгрөг нэгэл тооны машин дээр хийж үзээд рестораны төлбөр төдөөсөн тэрийг нүглэн гэдэг яг л амиа барилаа за бандан тас гэл. Тэгэл ороо аав ээжүүдийн найзууд нь нэлээд аригтчихж байгаа шүү дээ. Энд чинь бидний зан үйл биш шүү дээ. Энэ сэвлэг хөндөх гэдэг чинь найр биш шүү дээ. Дайх хүргэх гэдэг чинь найр биш. Энэ чинь уламжлалт зан үйл. Дээрээс нь бүр болоогүй одоо энэ цагаан сарын дараа их балиар дайх хөндлөлтүүд болдго юм байна. За шинийн 3-даа юм уу шинийн 5-даа багтаад 5 айлын хүүхдийн толгойтой өсөн төрчих юм бол тэр хүний ажил үйлсүүд өстө тэр жилдээ байна лий гэд. Хаана хэний хүүхдийн өс хөндөж ин тэр болгон руу явж хүмүүс хайгаад. Тий хайж ирээд тэгж очиж хөндөж. Тэгээд нөгөө хайгаад ирлээгээд нөгөө ээж аав нь баясаад та манай хүүхдээ өсөө хөндөг дээр хэлсэн гэд. Тэгэхээр одоо тэр бусад найр хэрмэн дээр одоо нийгмийн амьдрал эдийн засгийн байдал аргагүй хүнд өгөн чи би ч гэсэн амиа барих гэж үзнэ. Хамгийн гол нь тэгээд ингээд энэ гажуудад яваад байгаа зан үйлийг үргэлж эн чинь юм байсан гэдэг талаас нь тийм ээ ингэж ухаж гаргаж ирж ингэж хүмүүс сэрээж таниулж мэдүүлж сонсуулж ингэж нэг жоохон ойлголт өгж явахгүй болвол яг ингэж цаашаа ингэж явчихна. Бүр ингэж удамшаад явчихна. Тий. Цаашаа. Бүр удамшаа явчихна. Тэгэд энэний дараа бас нэг галзуу гэмээр зан үйл гараад би бүр шок. Энэ буддийн шин зурхаа хоёр чинь таландоо юм байгаа шүү дээ. Зурхаач физикийн шинжлэх ухаанаас гаралтай юм байгаа. Энэ энгээр дүүрэн зурхаач лам нар гэдэг одоо манай энэ хойд гандангийн энэ хавар дээр баахан түүцэн тэр зурхаач нар зурж байгаа. Тэд бүгдээрээ зурхаач биш. Зүгээр энэ төвгөнд тэр ушгүй энэ хэдэн зурхаачдын календарыг бариад сууж байгаа хүний ямар хоол олж идэж байгаа юм. Зурхаач гэдэг бол одоорн физикийн асар том мэдлэгтэй хүнийг зурхаач гэдэг юм. Тэгэнгүүт энэ зурхаа ухаанд хүний насны мөчлөг гэдэг юм. За одоо бид нар хамгийн наадахын жишээ 33-ны мөчлөг гэж байна. Хүн болгонд болж. Ижидээ өлгүйдүүлдэг. Тий. Энд чинь их солиот юм болоод байгаа юм.
За 33-ны мөчлөг бодохоор ээжтэй үлгийдүүлж байна. За юу яаж байна? Хөхөөр даллуулж байна. Элгийн болж байна. За тэгэнгүүт нэг наста надад актер үхээс энэ ер нь яадгийн болдоо гэд би энийг нэг тийм би хар дамдин гэд нэг тийм бөөгийн дүртэй тийм бөөлам хоёрын нөхөрлөлийн тийм нэг зохиол бичиж байгаа. Одоо дуусч байгаа. Тэндээ оруулчих гад энэ яадгийн гэд асууваа. Тэгээд бичижсэн чинь их л муу ёртой юм байна да миний хүүхч. Яа юу яриад байгаа юм бэ энэ чинь удан төр чинь ингээд үлгийдүүлж яриад гоё юм биш үү гэж. За Монгол хүн удам залгалаа өрн нэмлээ гэж нэг үлгийд идэгий. За явлаадаа эви минь гэж нэг үлгийд идэгий. Ээж аавс авсан. Энээс өмнө дахин үлгийдүүл энэ өөрөө өхлийг бэлэгдээд байгаа. Ёрыг бэлэгдээд байгаа. Хүн амьдтаа дахиж үлгийдүүлж болохгүй. Тэгээ бодоод үзсэн чинь нэрэл бид нар чинь хүүхдээ төрөхөр үлгийдэг хүн бурхан болохоор үлгийдүүл аваад гэдэг шүү дээ. Тэгэл одоо манайхан чинь нөгөө нэг тэнхээсэн том сахалтай эрийг үлгийдчихэл тэгэл ээж нь хөхөөрөө даллаа. Тэгээд энэ хөхөөрний мөчлөгч хизэнээс гараад ирсэн юм би. Энэ чинь шашин чинь өөрөө хаагдмал байсан шүү дээ нэлээ. Өмнө нь үлийн 6 мурхаач байж л байсан. Тэгээд 6 ухаанаар энэ мөчлөг нь үл байсан. Мөчлөгийн засал гэдэг юм саяхаа энэ чинь өрдөө 10 хүрэхгүй жилийн өмнөөс гараад ирсэн шүү дээ. А энэ чинь харин нэг тийм байх ёстой зан үйл нь болохоор хоньны хүзүү гэдэг шүү 7 хүзүү. Тэр 7 хүзүүг зовлонтын 7 гэдэг юм нэ. Яагаад зовлонт гэдэг юм хэрэг мөддөө салж өгдөг ингээ салах айгүй хэцүү төвөгтэй байдаг юм. Тэрийг ингээ бүхлээр нь чанаад тээж төрүүлсэн ээжтэйгээ зүг чанаад хувааж идээд хоёулаа нэг бүрцэн тэрийг ингээд мөлжөөд ингээд салгах нь өөрөө тэр их үр хоёрын одоо тэр төрөхтөө одоо ээж төрөхтөө л одоо бүх биеэрээ өвдөж одоо ингээд актер төрдөг гэдэг нь шүү дээ. Тэгвэл ээж ганцаараа зовдөг юм гэнэ тэр алгын чинээ жаахан хүүхэд чинь өөрөө тэр нариун давчуу зайгаар гарахын тулд бас ингээд одоо хасар олон ингээд бадалт юм одоо бид нар ингээд хуруугаа ингээд чанга гатахад өвдөж байгаа шүү дээ. Яг тийм их өвдөлтийг мэдэрч хоёулаа өвдөж төрдөг юм гэнэ. Тэр зовлонгоо салгаж ингэж дом хийдэг юм гинэ. А тэгээд яг нь эхийгээ баярлуулах ёстой юм байна. Эхий ачийг хариулахыг бас санахал юм байлаа л дээ. Ингэж үлддэг домоо. Энэ өлгийдэх гэдэг энэ муу ёрын юмнууд дахиад энэ саяхны шин юм байна. А тэрэн дээр тэр хөхөөр даллаад байгаа нь бол бүр эртний юм байна. Тэр хөхөөр далдаг нь яадаг юм бэ гэхээр тэр ээж одоо тухайн хүний үр хүүхэд мормалнаас ундаг юм уу яадаг одоо явган нүцгнээс оочдөг юм уу бэртэдэг юм уу нэг үхэлтэй болгоч штэ. Үхэл амьдралын зааг дээр ирсэн цагт хүний их хүүгийн шатааж одоо ингээд утаад тэр ээж хүүхдийн багадаа ингээд цогцсон хүү байгаа шүү дээ. Тэрийг нь шатаж утаад, хүүхдээ утаад тэгээд өөрийнхөө хөхөөр ээжтэй хүрээд ирээ миний хүүхэд. Миний өмнө бити ороорой гэж ингээд домон талтай байсан гинэ. Тэнгүүд одоо бид нар чи 33-ны мөчлөг дээрээ аваачаад хүүхэд ээж билэгдээд үлгийд чинь маргааш нь нөгөө ээж нь ч аваачаад миний хүү чи одоо ингээд бос одорч гэдэг юм юу гэдэг юм бэ. Хөхөөрөө далд. Манай ээж намайг нэг үлгийд авч байгаа нэг Адваа чи гэдэг бахан мөө мэдүүлэх би мөөмнэс нь зогтойгоо багтаа өчнөө хөгтөө чи одоо хөхгүй хажтай гэдэг. Тэгсэн тийм үйл явдал болохыг бол болсон шүү. Тэр дурсамжийн хөвдөл мэдээж тэр чинь насан турсан хүн үлгийдүүлэл ээж нэг тэр гэрээр дүр инээдэн болж байгаа шүү. Нэр шүү дээ. Савж очиж байгаа юм шиг. Яг тэр үедээ асар жаргалд үнэхээр гоё. Одоо энэ нэг өдөр бас тэр чинь дурсамж байгаа. Одоо ингээд танд гоё дурсамж байгаа. Би одоо ёс мэдхгүй хүнд яраалдахгүй ээж маань намайг тэр жил тэгэж үлгийдээ төөрхийгээд хэзээ 50 жилийн дараа ярина шүү дээ. Тийм ээ. Ээж минь намайг залуудаа тэгэж үлгийдээ би миний ээж тэр өдөр бид нар чи гэрээр дүр инээдэн. Сая чамайг нэрээ хийсэн чинь нэрээ тийм юм биш үү тий? Тэгэхээр яг гоо дурсамжийн өв сайхан дурсамж боловч яг эн чинь нөгөө зан үйлгээд ирэх юм болвол эн чинь их бэлгэлээ бодох юм. Тийм бэлгэлээ бодох юм бол онцгой бэлгэлтэй болчиход байгаа. Тийм юм бэ. За илүүхөө. Нэрэл одоо энэ мэтэр ингээд хөрвөөд ирчихсэн иймэрхүү юмуд бол бидэрт бол маш их бий. Зөндөө бий тий. Зөндөө бий. Тэгдгүү маа, ингэдгүү маа. Тэр битгий хэл ингээд одоо монголчин бодвол ингээд олон ястны ингээд үлгээн үлдэх шүү дээ. Тийм ээ. Маш олон ястны үлгээнээс. Тэр ингээд ястан болгонууд ингээд бас өөр соёлтой, өөр зан үйлтэй байж идэг тий. Уламжлалт зан үйлтэй. Уламжлалт зан үйлтэй. Энийг бүгдийг нэгтгэхэд бас нэг болгохч бас боломжгүй. Боломжгүй. Би даасан үндэсний дархлаагаа авч үлдэх гэдэг шүү дээ. Тий. Тэгээд одоо манайхан чинь гой хуучны зан үйлүүд зөндөө биш үү? Одоо жишээл би санах нь би өвөдөр өссөн л дөө. Миний намайг өсгсөн. Одоо ер нь
би ганц юм дэтэй гэдэг юм аа. Хүнийг эцэг их бүрэлдүүлнэ л дээ. Эцэг их хоёрын үрээс бүхэл бүтэн хүн эрхийн хэвлэлд бүрэлдээд одоо хүний орчинд мэндэлж байгаа. Тэр бол биологийн эцэг. Мөн бид тэдний ачийг дурсан санах хэрэгтэй ёстой. Гэхдээ тэр хүнийг хэн хүн болгосон бай гэдэг нь асарж байгаа. Хүн болгоно гэдэг нь тэжээн гэсэн үг шүү дээ. Хоолно гэсэн үг. Тэр хүний оюун санааг хэн удирдах өнөөдрийн төвшөнд хүргэсэн бэ гэж байгаа. Би багада өвөдөр өссөн. Миний ажаа сайхан буурал байсан Дамблаа гэсэн Сүхбаатарын Эрдэнэ цагаанда сайхан настай бүр устаа цагаан сахалтай өвгөн байсан. Тэгэхээр манай ажаа бол миний санахна битүүний ороо юу ятах. Нэлийн ороо битүүлэн дээр ингээд тэнгэр бүрэнхий болоод миний санахад тэнгэр долоон бурхан гарахаар л гэртээ байгаа хомрын судраа барайл, тайгаа барайл нөгөөхөө ингээд гэрээд хөрөөд гороолж идэг. Тэгээд орж ирээд хүүхдүүдтэй одоо тэр бүр судар номороо айддаг юм те. Тэгээд тэр битүүлэг ёсоо эхэлдэг юм байна. Тэгэхээр одоо энэ ганцхан манайд биш бас олон Монгол орон даяар 21 аймаг дээр хуучны өгчүүд энэ заншлыг үлдээд байсан байгаа. Тэгэхээр монголчууд чинь эн чинь миний ажаа аав амьдсэрэн байгаа. Тэр миний ажаа 34 оны хүн байсан шүү дээ. Тэгээд тэр хүний залуугийн үе мүйдүүд юун бурхан шашин мантай үе байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Жинхэнэ хоржсэн үе шүү дээ. Жинхэнэ бурхан шашин гэж таг хордсон байна. Тэгтэл тэр оюун санааны дархлаагаа аваад үлдсэн байхгүй дотроо. Бурхан таглаа. Ийл гаргаж нэг актер шашинсаж мөргөөд зул хүж барьж майн уншиж орил чарлаад байхгүй гэрнэ дотроо сүсгээ аваад үлдсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь би одоо хэзээ хойно ингээд бурхан шашин энэ тэр шашны зангуудыг судлаад ирээд үзчих. Битүүний ороо балдан лам гэ төгс цогт охин тэнгэр гэдэг бурхан ингээд ламбуу твийн бүх айлаар ирдэг юм гинэ. Одоо энийг муу мухай юм байна уу гэл. Тэрийг нь үлдэн хөөхийн тулд одоо зүтгэр шолон байвал тэрийг нь хөөж зайлуулд юм. Тэр нь лам бурхнаа досоод байт юм. Бид нар чинь одоо хүүхдүүдэд бид нар хэлж өгөхгүй мэдэхгүй. Битүүний ороо боллоо Монгол айл үүдэн дээр 3 мөс ингээд тавьчихдаг. Үүдэн дээр буудлын удчим гэрийнхээ дотхон дээр ингээд 3 ширхэг идээд засчихдаг. Энэний яаж нэхэр нөгөө л энэ одоо манайхан гэр дээрээ идээд засдаг гэдэг л ийм ойлголтыг хооч үйдээ үлдээх гэдэг. Сүнслэг байдлаар энэ маань лам бурхныг ингээд өгтөн дайлж байгаа. Үр хүүхдүүдэд даатгаж байгаа. Тэр чинь бүхэл бүтэн ийм аяйгуу том засал хийчихэж байгаа байхгүй. Миний үр хүүхдүүдийг миний энэ гэр гэдэг үл миний хэл хязгаар. Энэ дотор миний хамгийн хайртай хүмүүс байгаа шүү. Тэднийг минь хайрлж хамгааж муу мухай юмнаас холуур байлгаж өргөд балдан лам бурханд өргөд өргөччих гэрийнхээ дотхон дээр. Энийг ч хана бид нар одоо ингээд тайлбарлаж үлдээхгүй болвол одоо нэг 10 жилийн дараа бол 2000 оны хүүхдүүд бүр зөндөө том аав ээжүүд болчихно. Тэд нар өөр хүүхдүүд баг байхад аав нэг энд 3 мөс тавьдаг байсан. Тэр мөсийн гэр тавьчаараа тавьдгийн шүү гэд. Тий. Тэгэхээр энэ мөсөн төв биш мөсний цаана юу байгаа вэ гэдгийг тайлбарлана. Энэ тэгээд нөгөө нэг бас нэг юм сайхан уламжлал нь одоо жишээ нь ер нь ингээд нэг эр хүн болвол ингээд яг залуу цагт бол саагуу сагсал 100 арахгүй явж л байдаг л да. Хүн бүхэн л тийм л байдаг эр хүн бол тэгэл. Тэр нэг жоохон нас тогтоод ингээд 40 гараад жоохон суугаад ирэхээр ялдж байхгүй л өвгдээц ингээл дээшээгээ ингээл те миний өвгдээц хэн байсан болоо хайж хийж эхэлдэг те өөрөө ирэхгүй хайдаг те. Тэгэл жишээ нь сая бол ингээл наадмаар би 2 хүүгээ их нэртэйгээ дагуулаад Баян-Хонгор аймгийн богд суманд очивол тэнд их богд баг богдод мөргүүлээл те мөргөөл өөрөө ч сайхан сүслээ залбираал тэгэл тэрүүгээр те орог нуур холбоо 2 нуураар яваал тэнд Баян-Хонгор аймгаар яваал ингээл яхад чи ингээл 2 хүүгээ өвгдээцийнх нь одоо нутагтаа танилцуулж байгаа байхгүй нэг тийм тэрвэрүүлсэн юм шиг мэдрэмж аваа гайхалтай те энэ бол тэгэл эн чинь ингээд би хэдийгээр өнөөдөр Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд ч гэлээ чи би өөрөө мэдлгүй ингээд хийгээд хэлж штт те инстинктээр бүр. Инстинктээр тий яг үнэ. Тэгэхээр Монгол хүн ер нь насын хосууд тусам ухаан суудаг гэж үнэн баг тоо. Тэгээд хэзээ хойно юмруу тэмүүлдэг. За нэг 20 настайд уучлаараа юун тэр нутаг болсон мантай би үеийнхэндээ хамгийн гоё гүйл залуу болол тэрнгээр ингээл гоё харагдаад явж байгаа нь миний хэлбэрийн нас байгаа юм. Тий хүнд таалагдах гэж зовдөг нас байхгүй тэр 20 нас чинь. Тэнд байгаа нэг хөөрхөн охинд гоё ярагдчих гал, тэнд байгаа батад гоё ярагдчих гал, тэнд байгаа залуугаас илүү гоё тамхи татаж хажууданд дүүхөдөж явчих гал хүн таалагдах гэж явдаг нас. За тэр нь тэгэж явсаар байгаад нэг 30 гараад нэг хань жилтэй болоод ирвэл амьдралд таалагдах гэж хичээдэг байгаа. Амьдрал таалагдах гэж одоо өөрийн байр суурь олохгүй тэр хүн тэмцээд байна шүү дээ. Тэгээ 40 гараад ирж байгаа залуучуудаа хараад ирэхээр юу болж байгаа.
Тэгэхээр 40 гаруйд нөгөө хүүхдүүд нэг 15 10 хүрээд ингээд жоохон томроод ингээд ирэхээр мэдээж тэр хүний амьдрал 40 жил гэдэг чинь бас урт хугацаа. Энэ дунд хүүхдүүд хагацад 40 эмэг тэр үтсэн нэг бүрэн боловсрсан ярэ бодгаал бий болж штэ. Тэр хүн өнгөрсөн рүү өөрөөсөө нэхэл тавиад байгаа. За миний нутаг бас хаана вэ? Аав ээжийн нутаг бас хаана вэ? Хүүгээ харахаар нэг том болцсон юм шиг, охиноо харахаар нэг тийм айгүй том болцсон шиг. За би ер нь энэ хэдийгээ дагууд нутагтаа очино. Би энд тоглодог байлаа. Аав минь энд ингэдэг байлаа гэд тэнд өөрийнхөө ондоочлыг бий болгож өөрийнхөө өнгөрснөөрөө бахарах гэж. Энд нөгөө монгол хүний хямар гэдэг юм яваад байгаа. Хямар гэдэг юм. Сая тэнд очихоор бүр ингэ нутгийн салхи. Ер нь салхи болгон ижих юм. Салхиуд ондоо биш. Байгалийн үзэгдэл газар салхи хийж ирэх. Яг нөгөө далайтай орнууд хараа чиглэг Монгол орны үе салхи бүгд ижлэх. Гэхдээ л Монгол хүнд таавал Баян хонгорынх. Би Баян хонгорын их богдуудын тэнд явж байгаа сайхан салхинд гарч ирж байгаад амарж байгаад Сүхбаатарын Эрдэнэ цагаанд очлоо миний нутгийн Зотлохаан гэдээ хайрхан байгаа. Би хайрхныхаа бараг харахаар миний нутгийн агаар надад амар гоё давчихна. Энэ нутгийн агаар ямар гоё юм бэ? Миний нутаг хүүгээл гэжтэй гэж ирээл. Тэ уулгаалдаа сүрхий тэрнгэр мөргөл үлдээд гарааг үүчтэй. Тэгэл тэнд нэг хэдэн хүүхдүүд ахтуу амрах садныхаа нүдэн дээр одоо дэвж бүжээл өстой нөр. Хаана байхгүй Непалын мөргөлчин ирсэн тухайн галцалтаа мөргөдөг байхгүй. Энд чинь тэнд би нөгөө одоо унаган аран шимэн сэтрээд ш тэр өнгөрсөн баг насны алсарсан орон зайгаа хүртрүү үгэлж. Миний их ямар сэргээд байл гэж би үлдээд байгаа юм. За хоёлаа нэг Craft Lead of Arctic гэдэг нэг мөсөн. Одоо энэ чигтэй биш үү? Зарим юу бодвол мэдээж нэг ус спиртээр шууд цохол хийдэг штэ тий. Сархтууд бол энэ сархад бол юу яадаг юм бэ те? Мөсөр. Ихтэй мөсөр. Тэгээд нэг юм сэрүүн урамсгалыг мэдэрнэ үү гэсэн юм сонин онцлогтой сархт. За илүүхөө. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч 100 дринк элэг хамгаалагч бүтээгдэхүүн багамаа. За 100 дринк элэг хамгаалагч бүтээгдэхүүн бол before буюу одоо after гэд хоёр янзын байдаг. Энэхүү саарлнууд бол уухын өмнө болон хурц хоолунд хэрэглэхийнхээ өмнө та бүхэн илгээ хамгаалаад ууж байгаараа өдөр тутамдаа уухад гэмгүй шүү. За мөн одоо уусны дараа юм уу нэг бол одоо хорхог боодог одоо ялангуяа наадмын сарууд эхэлсэн дундаа явж байна. Тэгэхээр энэ хорхог боодог хүнд хоол эзэснийхээ араас за мөн одоо уусныхаа араас бол та бүхэн илгээ хамгаалаад энэхүү after буюу харыг нь хэрглэж байгаарай. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч 100 дринк. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Eco Meat. За Eco Meat бол манай үзэгчид бол хэдийнэ андахгүй сайн мэддэг болсон 2011 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн Eco Meat брэнд бол Монголдо ерөөсө анхдагч одоо солонгос үндэстний хоол болох жиюг, бэлгүүги одоо тактуритан гээд энэхүү бид бүгдийн амтархан иддэг гайхалтай хоолуудыг одоо ингээд хөлдөөгөөд та бүхэнд ерөөсө задлаад шууд хуураад идэхэд бэлнээр ингэж бид бүхний цагийг хэмнэж одоо гайхалтайгаар хийдэг ийм бүтээгдэхүүн юм аа. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент гэдэг шамтран ажиллагч Eco Meat брэнд. Яг одоо аялал зугаалгаар ингээд явж байхад бол ерөөсөө Eco Meat-ээ бол ингээд аваад яваад тэгээд Монгол орн бол хичнээн сайхан билээ те. Газ билээ тэгээд тавилаа. Сайхан буудаллаа. Сайхан хоолой хийгээд идлээ. Тэгээд цаашаа хөдөллөө. Гэл ингээд бол үнэхээр гайхалтай байгаа. Сая манай гэр бүлийн хэн ч гэсэн наадмаар сая явахдаа бол Eco Meat авч явсан. Үнэхээр бид бүхний цагийг гайхалтай хэмжиж байсан. Халуун цуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Eco Meat. Гиснээс нэрэ тэр жил сайхан гэр бүлээрээ танаа нутгаар явлаа. Сайхан байгаа зү. Ястаа сайхан. Тэр таал нутаг гэдэг чинь ямар ч сайхан ууж юм тийм ээ. Тэгэл бас хавартаач бол үнэхээр бас нэг шороо шуураад дагхуулж аваа шүү. Бас нүүр нүдгөө авахд юм бэ те. Аваа. Тэ чангад юм бэ те. Тэгээд ер нь их тийм талын хүмүүсийн нэг тийм ядчил ингээд тэр тэ холын хараа мараа үнэхээр аюултай шүү дээ. Холын та нар манай нутагт ч зам заадаг чигээрээ явж байгаад баруун эрэг гэж ингэж заана. Тэр бүхэн тэнд ингээд эргэж чинь гэн. Гэхдээ энэ хуруу, энэ долоо хуруу ойролцоогоор 5 км-ийг зааж байгаа шүү. зөв ингээд Ойролцоогоор 5 км шүү. өөр хэвэр. Тэ ойролцоогоор 5 км. Тэгээ би энэ чинь 10
7 онд юм байна. Юу яагаад танаа нутагт очсон. Баян хонгорын бөмбөр суманд очсон. Тэгээд тэнд нэг хэсэг буудлаад бас л энэ шашны тухайн үед хүмүүс тэнд шашны зан үйл үлдчихсэн. Тэр нэг хуучин цагийн зан үйл гэсэн болохоор сонирхож очсон. Жохон тэмдэглэл хөтлөж авъя гэдэг. Тэгээд Ямбат тэгээд ууланд очиод. Тэгээд асар өндөр уул хаттай юм байна. Анх удаа тал нутгийн үг чинь баруун аймаг руу гараад очсон. Уул харсан чинь мал нь тэр дээр бэлтчихэж байна. Хон яманда яаж гүйдэг юм гэсэн чинь тэр авийн хүүхдүүд чинь ерөөсөө юу юм бэ? Сармагч юм байна. Авирж гараад тэр чигээр өгөөд батдаг гэж чинь. Нэг ширэнгийн хүүхэд маавг л ивэл яг тэрийн шиг ерөөсөө айгүй хурдан гүйж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн чурдыг гүйцэхгүй юм байна. Тэгээд би тэр уулын ороод дээгүүр гараад үзлээ. Тэр чигээрээ хадны сүүгээд зураг муураг бүр тэр нийтийн тооллоос өмнөх үеийн тэр амьдралыг агуулсан ямар гоё хадны сүг зураг мурагтай. Яг үнэ. Тийм Монголын энэ хүнгүрний өмнөх түүх мөнхийг бүгдийг агуулсан тийм сайхан баялаг нутаг юм байлээ. Тэ. Тэгэлгүй яах вэ? Үнэ. Сайхан шүү. Тэгээд энэ Монгол эх орныхоо ингээл нэг юм уудам сайхан нутгаар ингээл аялал зугаалаад ингээл явах ч бол үнэхээр гайхалтай шүү. Аз жаргал шүү. Аз жаргал. Тий. Харин тэгтээ энийг нэг жоохон аялал жуулчлалын болгоод нэг жоохон дэд үтцийн хөгжүүлчихсэн. Одоо би зүгээр ганц аялал жуулчдын тал дээр ганц хүсэж байгаа юм. Тэр муухай сайхан байх нь хамаагүй жуулчны бааз хүн бодлуулж байгаа газар болгоныг аятах нойлтой болчихсон гэж боддог. Яг. Би одоо хаашаач явсан нэг тийм бион ойлж ирж явсаар одоо муу зансарлаа шүү дээ. Тэ. Тэгэл одоо ингээд бид нар хөдөө гадаа аялахтаа хүртэр Монгол хүн л болохоор зан үйл үлдээд идэх байхгүй. Тэгдэг те? Тий. Заавал зүгээр мөрөөрөө явчихгүй тэндээс 1 кг арваа будаа, эндээс нэг сүү, эндээс нэг арих, нэг хадаг. Тий. Аваа явдаг байхгүй. Гэхдээ энэ чи бүгд сүсгтээ тэр овоо уулын дээдлээд байгаа байгаль ангаага. Энэ дээр л бид нар одоо аяллаа тэр шүтлэгийн соёл моёлыг ингээ гаргаад өгчмөр бид нар ер нь нэг тэнд аваачаад боо борцогж жихэр бичэн одоо хэвийн боо одоо юу вэ бүгдийг л өргөдөг шүү дээ. Очсон газараа яг үндэ тэр газар ус тэр боо борцгор нэг дутаад байхгүй л. Тийм. Бороо хороолт тутчих. Тий бороо хороолт тутчих боо борцгор дутаагүй шүү дээ. Тий. Байгаль юм чи. Тий байгаль юм чи. Тэл тэнд ялзраал ялаа шамбалны хоол болоод болчих шүү дээ. Газар өссөг шүү дээ. Зүгээр л ангаж байгаа баг. Тий. Тэгэд хуучинбод эн чин одоо эн чин энд тентхийн бас том уул хаднуудаар ингээд та нар одоо саяхан бурхан алдаан руу очиод үзээрэй. Саяхан төрийн тахилга болсон. Төрийн тахилгын дараа тэнд одоо тэрнгээр ер нь ойролцоогоор нэг юу тэр авийн уул хадны дээгүүр нэг 20-30-аад хоньны бүтэн ууц байна. Яаж нөхдөө тэр иргэн тайрхны салбар хайрхан уул усыг дагчингээд бүтэн хонь гаргаж аваач тавиад тэнд нь тэр чигээр нь орхиод нөгөөх нь ялзраад ялаа шамуулны хоол болоод хүн ойртох хийдгүй нөгөө ариун газар тэгтэл хуучин ясанд амар хуучин ясанд тэр шашны зан үйлдээ тэр хундан цагаа хонио өргөж дахтаа тэр зих өчөртэй юм бэлээ энэ чинь манайхан ч Улаанбаатараас бэлдсэн утас авч чад байгаа. Манайхан ч тэр хоньны сүнсийг тэр одоо тэр тэнгэр овоо уулынхаа тэнгэр бурхан дөргөж байгаа юм. Эргээгээд нөгөө махыг ингээ шүүслээ чанаад овоо уулан дээрээ тавьж байгаа дахих бортолтой ашиглаад байна. Дараачаар нь нөгөө тэр махыг эвдээ тэнд дахиадханд оролцсон хүмүүст овоо уулан хишигээд өгөөд өгсөн байгаа юм. Өгдөг байсан байгаа юм. Тэрийг тэгээд тэр дахиадханд оролцсон нутгийн зан болон аюулгүй тийм нандинж бүр ингээ зооголдог байсан байгаа юм. Одоо бол манай бол авж яваад бүр нандинж овоо уулан хишиг шүү гэж яагаад бүр тэгж нандинд зооголдог байсан байгаа. Одоо бол манайхан за ихэвчлэн сум орнотгоос дахилга хийдэг хүмүүс ховор. Манай Улаанбаатарын 4 уулын дундаас л манай бөө лам одоо энэ гүртэн элдв янзын улсуучин 4 зүгрүүгээ тарж очиод энтэйсээ нэг ууцаа чануулж очиод буцаагаад тэндээ аваачаад ширээ залчаад чулуун дээр өрж өргөчөөд хүрээд ирж байгаа. Тэгээл одоо араас нь тэр аваа уулан дээр үнэр танаар амар шүү дээ. Тэгэхээр ингээ бодох нь монголчууд нөгөө талаас өсөөг өгс. Тий. Баян байгаа шүү дээ. Мах үнтэй байх гэсэн хэрнээ уулан дээр бүтэн голууд байлаа шүү дээ. Яг үнэ одоо Эрдэнэгээр жишээ нь бит хоёрын яриатай санал нийлэгч хүн байгаа, нийлгүйч хүн байгаа. Нийлгүйч хүн байгаа. Бүх хүний одоо ямар бид нар тий социализмын үеийн дарангууллын үед байгаа биш ямар бүх хүнийг нэг санал бодолтой бай хэцүү. Тий. Чадахгүй юм чи хүний харах онцлог юм чи. Тийм хүний л харах онцлог. Одоо чи төрийг юм яриад худлаа яриад байгаад. тэг хүмүүс байж байгаа. Байж л байгаа.
сая ингээд жишээ нэг тий хууль зүйн сайд байсан уу? Тий. Ингээд хүнийг ингээд олон аккаунттай байхгүй ингээд нэг юм хууль моол гаргах ингээд тэгжил байна л да. Ер нь ингээд энэ зүгээр миний асуух гээд байгаа асуулт нь сошиал ертөнцид ер нь яаж бид нэг EV-ээ олж нэг аятайхан байж сурах бол Хэдэж чадахгүй. хэзээ чадахгүй гэж. Хэдэж чадахгүй. Хэдэж Өөр чадахгүй. готрон юм бэ. Гүү үнэ. Ер нь зүгээр би бусдад таалагдах гэж ястаа хичээж үзээгүй. Тэгэд их л завтай хүмүүс байгаа манайхан. Миний нүдээр орчлон хараагүй байжж. Миний нүдээр амьдралыг харж үзээгүй байжж намайг шөмжлөх хэрэг юм даа. Энд ч байхгүй шүү дээ. Үгүй дээ дуртай шөмжилжил байг л дээ. Надад ямар нэлтэх юм биш. Тэгвэл хариу үйлдэл үзүүлдэг үү? Үгүй. Зөнд Зөнд нь л хайчих. зөнд нь орчихдог. Тий. Зөндөнд орчих. Би яг хөө нэг тийм хэтрийн нэг удаа түрүү жилийн 6 сард шүү дээ би нэг сүрхий торгон дээл гой таадагдаад харанлаа одоо мартсан юм л да. Тэгээд 6 сарын ихэр бурхан багшийн их төлсүүдээр талбай дээр болж ирэхээр дэндээс нэг ном авах гад тэнд нөгөө зохиол шүүдэр цэцгийн номын асар гарцсан байсан. Тэгээд шүүдэр цэцгээс нэг ном авах гад очихдоо тэр нөгөө Сиддартагийн хэвтэж байгаа юм баримл байдаг шүү дээ. Тэрний өмнө зураг авуулаад сошиал дээсэн за станаар лалрын пүү па станаар шантаач чин лам мамманы тэр ядаг ингээд бүгдийн эхнээс нь ингээд уншиж байгаа. Унших тусмаа би баярлсан. Гүт хамаасын доромжлуулаач гэсэн олны анхааралтай байна шүү дээ би. Тэ надаасаа илүү өнгөтэй өөдтэй амьдрал нь арчаатай сай яваавал тэр юу надтай зууралдах мантай. Тийм ээ? Зүгээр л хайцсан байна. Хэнч биш. Өөрийн гэсэн үзэл бодлого, баримтлалгүй, үнцэнгүй, бусдыг өдөөн турхрах, бусдын нэр хүндэд талдах, ямарваа нэг юмнаас алдаа хайхыг хүссэн тийм л хүмүүс хүнийг дөрмжилдэг. Шууд тэгэд оюун санааны ядууралтай хүмүүс л хүнийг шүүмжлэх хэрэг байлгүй л яг хэтийдэн дөрмжилдэг. Хэтийдэн дөрмжилдэг. Тэгээд дормжилмор байвал тэр дормжилж байгаа хүнийхээ нүдээр орчлон гарч үзэх хэрэгтэй. Тэр хүний туулсан замналаар явж үзэх хэрэгтэй. Магадгүй тэр хүн чинь үхэлтэй нүүр тулаад босоод ирсэн хүн байж болно шүү дээ. Тий. Үхэлтлийн өвдөж үзээгүй байж тэр хүнийг дормжлох хэрэг байхгүй шүү дээ. Тэр хүнийг шүүх хэрэг байхгүй шүү дээ. Үнэн шүү. Тий. Одоо манай нэг ахгүй байсан. Одоош байжлага л. Тэгэхдээ үнэхээр яг үхэлтэй нүүр тулаад тэмцээд ард нь гараад ирсэн хүн өөр үдэ шүү. Тэгэхээр тэр хүнийг дормжлох хэрэг байхгүй шүү дээ. Тий. Тэгээд тэрэнд нэг хямраачих шаардлагагүй байхгүй. Хүссэн үсээгүй манайхан одоо улс төрчтэй ч гэсэн хараад сонгуул болохоор бид нар бүгдийг л өстой хорооны нөгөө хэдэн хэсгийн ахлагч эгч нар маань нөгөө Спартакийн 300 дайчин гэдэг шиг дөрөөс нөгөө хорооныхоо нэр дэвшиж байгаа зургийг барил энэ бол бурхан энэ бол хамгийн гоё баахан дагаж хамгийн гоё хүн гэдэг айл болгоны хаалгыг төвшөөд танад гурил будаа өгнө энийгээ дэмжээрээ гэчингүүтээ сонгуул боллоо нэг жил болоогүй энэ шиг муу хүн байхгүй ч юм уу навшаа хороон дээр ирээж ажиллая гэж өстой биднийг яаж амьдруулад байгаа юм бэ гэж орилдог шүү дээ. Цагтаа яасан жилийн өмнө тэрийгэ бурхан гэж явж байсан шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр монголчууд загсны ой санамжтай юм шиг магтхаа өрөөд бүгдийг магтана. Муулхаа өрөөд бүгдийг муулна. Өссөн үсээгүй галхуугаач муулуулна эрдэнэ. Эрч муулуулна. Цагийн салхинд ингээд хэлбэлцэл яг нөгөө валютын хан шиг унж босоод явна. Тэр энэ харин бид бүгдийн сэтгэл зүй энийг зүгээр юм байдаг л гэдгийг хүлээн зөвшөөрөх. Өөртөө сонгож арах чад. Тий, өөртөө сонгож арах чад. Одоо ч гэсэн энэ сохиолын талбай зүгээр гой говцтой анаа нэр очтон та нарыг өдрийг яаж амьдруулад байгаа юм ба гэж орилж байгаа шүү дээ. Яг үндэ бид нар тэдэд төлөө амьдраагүй шүү дээ. Тэр улсуудын хийх ажил улс орны эх орноо сайхан авч явуулах ёстой юу? Үнэ. Зарим нэг зүйл нь сэтгэл төрөхгүй байгаа юу нэ. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улсынхаа халдшгүй дархан эхийн байдлыг аваа явчих чинь дотоодын аюулгүй байдлаа аваа явчих чинь бид эх оронтой биш шүү дээ. Энэ удирдаад биш шүү дээ. Чадаад биш шүү дээ. Эцэг Монгол улс юм байсан. Хэрэлцээр байгаа л хөрхийн яарамгаас 10 дугаар бол хүртэл нэг дүүжин гүр бас орж ил байж шүү дээ. Юм яагаад сайн талыг харахгүй нийгмийн. Тэгээд 5 шард нэг нөхөн гарцтай болцсон байл шүү дээ бас өөрхөө. Тэг юм хийгээд байгаа үстэй. Хэдlээч манайхан юмны сайн талыг олж харж чаддаг. Ер нь нөгөө Монголын заяа их гэдэгтэй адилхан ер нь бол Эрдэнэ хоёр бол Монголынхоо заяаг бол их өдргөөр гоё харж явдаг. Тий. Тэр нь сайхан л да. Би сайхан их оронтой миний их орон болж өгтөж л байгаа шүү дээ. Тий. Яг үнэ. Би энэ тэнд
далайн орнуудаар Хонконгд нэг очиж байлаа, Сингапурт очиж байлаа, энэ тэнд ингээд очиж байхад Тайванд очиж байлаа. Тэгэхэд юу вэ? Гişиг газар болддоггүй шүү дээ. Амьсгалыг дагаар болддоггүй шүү дээ. Амир бөхчм. Тий. Доороос кондишн тавьсан шиг салтаа халуун өргөөл. Тий. Тэ. Тэгэхэд бид нар яаж ин эх оронтой ирлээ. Бүчээж дүүрэн амьсгал аваад дураараа алхаж байна. Ёстой чи юм уу, ёстой ажиллаа муу гэж чи намайг яаж амьдруулад байгаа юм бэ гэж орилж чадчих шүү дээ. Одоо энэ хилийн цаана харалта хөх хотод өвөр монголчууд шийжин би нэ чи намайг яаж амьдруулад нэгэд орилж асуулаа шүү дээ. Юу яриад байгаа юм? Маргааш нь байхгүй шүү. Тийм маргааш нь бодвол шүү дээ. Бид нар 126 новшоо чи бидрийг яаж амьдруулад байгаа юм бэ гэж дураараа орилж чаддаг эрхчлөөтэй азтай монголчууд байхгүй юу? Тэ одоо энэ Казахстанд саяхан нэг сар гарны өмнө дөө хятад нэг тэр Казак хэмэгтэй Шидинпиний зурган дээр гიშгэж хятадын төрийн далбаг шатаасныхаа төлөө заалаараа болж байна. Тэ өнөөдөр бид нар Баян Улгийн халхан Монголтойгоо хэрэлдээд чиний зөв миний буруу гэд орилж чадах орилох эрхчлөөтэй хардсан. Тий. Энэ эрхчлөөний тансаглалаа бид нар үндэсний дархлаатайгаа авч үлдмээр байгаа. Тиймийн тулд бид Монгол хүний уламжлал болсон Монгол ээж, Монгол аавын тэр үлддэг зан үйлүүдээ нутагшуудаад аваад үлдчихье гэдэг тамины. За ингээд халамжсан яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж нэг сайхан яриа өрнүүлсэн Эрдэнэ хоёртай маш их баярлалаа. Ингээд уг нь өмнөх дугааруудын одоо уламжлал ёсоор бол би ихэнд нь одоо бэлгээ гардуулсан ивент хэсэгчдийнхээ бэлгийг тэгээ өнөөдөр бол жоохон уламжлалаа өөрчлөөд эхлээд шууд гоё амттай яриа руугаа ороод нэвтрүүлгийнхээ төгсгөлд гоё бэлгээ гардуулж байгаамаа. Тэгээ манай нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Польшийн алдарт Зубровкогийн Чарна гээд энэ төрөл нь пермөв зэрэглийн төрөл нь энэ нүүрсэн шүүлтүүртэй ийм пермөв зэрэглийн баярлалаа. За лөхөө мөн тэгээд түрүүний одоо хоёлаа хүртсэн нөгөө Коноплянко буюу Болжмортой сарахад одоо энэ чинь Белорусаас Монгол руу гээд ингээд юу татцсан байж байгаа. Тэгээ 31.5 градусын хатуулагта. За Болжмортой сарахтаа гардуулнаа. За илүүхөө энэ чинээс нөө болоогүй мүү? Болоогүй. За мөн халамжсан яриа нэвтрүүлгийн маань ивент этгэж хамтран ажиллагч Eco Meat брэнд. Тэгээд Eco Meat брэндийн маань энэ хүү нөгөө нэг булгоги за тэгэл тактуритан чиюг гээл те энэ гоё нөгөө хөлдөөсөн содогс үндэсний гоё. За баярлалаа. Би ч юу одоо дэлгүүрөөр гарч байгаа юм шиг болж байна шүү дээ. Тийм тэгэлгүй яг. За мөн одоо нэг те сэрүүцүүлэг чичтэй Crafted of Arctic гэдэг манай organic бэлгээ даахгүй болчлоо. Beverage бүтээгдэхүүн маань одоо болоогүй мүү? Мофигийн одоо энэ хөө одоо бас цахилгаан тамхи байдаг. За ингээд ямар их юм авчихваа. Тэгээ айд өхөө хоёроо нэг сайхан тулгаад дуусгая тийм ээ нэвтрүүлгээ. Тэгээ төгсгөлийнхөө үгийг гоё Эрдэнэ хоёртай үлдээе. За л би нэг сайхан хийгээд. За төгсгөлийн үгийг сайхан зочинтой үлдээе да. За зүгээр нийт монголчуудыгаа гэхээс илүү зүгээр яг энэ цаг үеийн залуучуудыгаа тийм аливаа юмсыг хэмжээнээс нь хэтрүүлэхгүй зөв шашны зан үйл зөв шүтлэгтэй байгаараа гэж захимаар байна да. Тэгээд тусгаар тогтносон Монгол улсынхан эрх чөлөөний аз жаргалаар тансаглаж яваарай. За ямар сайхан үг хэлвэ ба. За баярлалаа хөө. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгээ мэдээд байдаг. Яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтай байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэг төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.